Сайн байна уу энэ цагшаа. За таны ажил төрөл сайн байна уу? Тавлаг байна уу? За өнөөдөр манай подкастт хүрэлцэн ирж та өөрийнхөө далаа шиг мэдлэгээсээ хуваалцж аваад маш их баярлалаа. Эхний асуулт маань шүдний цоорл гэж юу вэ? Тэгээд яаж үүсдэг вэ гэдэг талаар та яг эцэг ихэд зориулсан энгийн хүмүүст одоо нэг зориулсангаар нэг сайхан тайлбарлаад өгөөч дөө хөө. За юуны өмнө намайг ингээ урьж оролцуулж аваад баярлалаа. Тэгээд бас өөрийнхөө мэдлэгийг хүмүүст ингээд хүүхдийнхаа одоо хүүхэд гэдэг бол эцэг эхийн үнэт зүйл, улс орны баялаг тэд нарын эрүүл мэндийн төлөө ингээд ийм сайхан подкастт урьсанд маш их баярлж байгаа илэрхийлье. За шүд цоор хөвчин гэдэг бол манай ард түмэн өгөн зөв нэрлэлсэн хорхоотх гэдэг. 1870 онд шүдийг ингээ хорхоо үүсгээд байна. Тэр хорхоо маань ингээ шүдний гадаргуу дээр наалдаад өөрөөсөө хүчил ялгаруулад тэр нь одоо бид мэднэ хүний бие хамгийн хатуу гэдэг паалан ингээд уусгаад одоо захын өмнөд ингээд гинт нэг өдөр шүдэн нураад хараад ороод ирлээ гэдэг энэ хатуу эдийг хүчлийн нөлөөгөөр одоо гимтээдэг энэ өвчнийг манай ард түмэн шүд хорхойтох одоо шинжлэх ухааны хэллэгээр бол шүд цоорх өвчин гэж нэрлэдэг. За энэ өвчин болвол монголчууд ингээд өвчин хилж ирдэггүй хийсэж ирдэг гэж хэлдэг. Би хувьдаа бол шүдний өвчин бол хилж ирдэг өвчин. Таны хүүхдийн шүд тэр хөөрхөн цагаан шүд гинт нэг өдөр нурж ундаггүй. Эхлээд ингээд сайн ажиглал өнгөн цэхэртэн, тэгээ харлна, тэгээд нөхүүснэ. Тэгтээ тэр үедээ бол хүүхэд уйллаа, өвдлөө гэхгүй байжгаад нэг шөнө уйлаад за тэгээд нэг ахуй янз бүрийн аргуудыг хэрэглэх юм бол хавдаад тэгээд ингээд эмнэлэгт ханддаг. Тэгээд бид ахуулснаар шүдэггүй болж дуусдаг ийм өвчин. Өнөөдөр энэ өвчин маань дэлхий дээр одоо 8 тэрбум хүний амын дунд аваад үзвэл ялангуяа хөгжил буурай юм уу хөгжиж байгаа орнуудад 60-аас 90% гэдэг энэ судалгааны тархалт бол ерөөсөө өөрчлөгдөхгүй байгаа. Тэгээ манад ч гэсэн 90% та байгаа. Тэгэхээр эндээс яагаад ингээ хүүхдүүд энэ мэддэг өвчнөд ингээ шүдэн өртөөд байдаг вэ гэдгийг ингээ нуцтай ярих хэрэгтэй л болно гэсэн үг баг та. За хоёул нэг ойлгомжтой байхын тулд яг хүнийг тгээс 18 нас хүртэл наснаар нь ангилаад насныхаа ангилалтай хүмүүсийг хүүхдүүдийг яаж арчлах вэ гэдгийг нэг бүрчлэн бүр ингээд танаас асуугаа явчихъя дөхөө. Тэгээд ингэж ярих юм бол айгүй ойлгомжтой болно. Тэгэхээр энэ яагаад 0-аас 18 насны дотор насны ангиллыг авч үзэх ёстой вэ гэхлээр тэнд хүүхдийн ерөнхий бие махбодын өсөлт хөгжил дээр нь шүднийх нь өөрийн өсөлт хөгжил буюу одоо бидний ярьдгаар бол нөгөө эрдэсжилт за ард түмнийхаар бол нөгөө хатуулагч чанар маань маш чухал нөлөөтэй учраас тэр онцлогийг ялгаж яриул хүмүүст илүү ойлгомжтой болно. За ер нь бол бүгд мэднэ 6-аас 8 сартаа хүүхэд ингээ шүлсэн гойжоол за одоо 2 цахиурн цохих нүг гэхээр эрүүнд нэг хөөхө 2 шүд гарч ирдэг. Тэгээ 10 сартаа болоход бол яг хэвэн шүтэлж байгаа хүүхэд бол дороо 4 дээрээ 4 ингээд 8 шүдтэй. Ер нь нэг ой хүрэхэд бол ингээд үүдэн шүднүүд гэж нэрлэдэг 8 шүдтэй болдог. За тэгээд ер нь яг шүдний эмнэлэгт эцэг эхчүүд мэдж байгаа таны хүүхэд хэдийд одоо яг амны үндийн шүдэнд нь асуудал үүсэд эмчит ханддаг вэ гэхээр зарим хүмүүс бол би 10 сартаа очисон штэ гэж хэлэх бах. Яг шүд цоор хөвчин болвол ой 2 сараас ер нь нэг дээшээгээ ой 6 сарын хооронд за тэгээ манай ээж аав нарын ярьдгаар бол нөгөө шүн унтахтаа мөмө өгдөг буюу хөхөө өгдөг эсвэл чихэрлэг сүү ундаа нөгөө угжаар уудаг хүүхдүүд цоорж очдөг гэд. Тэгээ яагаад ингэж дүнгэж нөгөө шүд маань шүтэлчээд 10 сартаа ингэж шүдний эмчид очихоор болчихваа гэхэлэр өнөөдөр энийг манай эцэг эхчүүд андуураад байдаг юм. Би миний хүүхд ямар ч бор хоол идчихэж байгаа. Тэгтээ би чихэр идүүлээгүй, ундаа жуус уулгаагүй. Тэгтээ ингэж шүдэн үүрээд унчлаа гэдэг. Энэ маань яг үнэндээ бол тэр 10 сартаагаас нэг насны хооронд эмчид хандж байгаа ялангуяа хоншорын буюу дээд үүдэн шүднүүд үүрж унж байгаа бол яг үндэ шүд цоорх өвчин биш. Би энийг онцолж хэлхийг хүсэж байгаа нь ингээ эцэг эхчүүд энэ дээр төөрөлдөд байдаг. Тэгээд баг зарим үед бол гэр бүлд маргаанч үүсэн ээж нь ингээд би чихэр өгөөгээд байдаг. Аав нь чи хүүхдийн шүд арчилсангүй ундаа жуус уулгацсан байна гэдэг. Гэтэл яг үндэ 10 сартаа хүүхд ундаа жуус уух боломжгүй гэдэг. Энэ юу вэ гэхэлэр цоорлын бас гаралтай шүдний хатуу эдийн эмгэг гэж нэрлэдэг. Энэ нь юу гэсэн үг юм гэвэл эхийн хэвлэлд шүд бүрэлдэж бий болж байгаа үед маш олон шалтгаантай. Одоо хамгийн сүүлийн үеийн судалгаагаар бол 250 гаруй шалтгааны улмаас таны хүүхдийн шүдний
паалан буюу одоо цагаан энэ паалан тэрний дор байдаг тугалмаа гэдэг хатуу үед эрсчиж батчиж чадаагүй гарч ирээд тэгээ би энийг бол хүмүүст ойлгуулахдаа ингээд хүний шүд анх гарч ирэхдээ зөөлөлтөн бяцлах шиг байдаг. Тэгээд ингээд зажлах үйл шүлсний үр дүнд бас нөгөө хөгжлөө дагаад ингээ хатуураа татсан бяцлах шиг болох хэвээр шүд маань хатуурч чадахгүй. Тэгээд нөгөө гадны механик даралтанд ингээ өөрөө доожж байгаа гэдэг. Тэгэхээр нэг нас хүртэл бол бид нар цоорлоос урьсан сэргийлэх мэдээж бол хамт байна. А хэрвээ таны хүүхдийн шүд үрж байгаа бол өөр шалтгаан байна гэдэг нэг ойлголт байгаа. За ингээ яг шүд цоорох бол ер нь нэг ой 2 сартаагаас эхлээд үүдэн шүднүүд цоорж эхлээд за тэгээд ингээд нас насандаа шүднүүд маань цоордог гадаргуу нь өөр, цоорох хэлбэр нь өөр байдаг. За тэгэхээр энийг ярихын тулд одоо 1-2 настай хүүхдийн шүд бол 1-2 наснд бол 4-8 үүдэн шүд тэгээ эхний араа шүднүүд соёо шүд шүтлэнэ. За энэ үед хүүхдийн амны хөндийн үйл ямар байх вэ гэвэл ерөнхийдөө уртлын шүднүүдээр ямиг тасал зулгаагаад нөгөө анх нэг ургаж байгаа нэг араагаар юм зажлах үйлийг хийх ёстой. Би тэгээ яагаад цоорл ярьж ингээд зажлах үйлийн тухай ярьж байна вэ гэвэл шүдний цоорл үүсгэхэд бие махбодын өөрийнх нь хамгаалах чадвар гэж байдаг тий. Ана бол өөрөө мэднэ юмч учраас тийм ээ. Тэгэхээр тэр зажлах үйлийн үр дүнд шүлс ялгараад шүдийг одоо загас усан дотор байдаг шиг шүлсэн дотор шүд угаагдаад тэгээд дээр нь энэ амны булчингууд ажилласнаар тодорхой хэмжээгээр ингээ шүд цэвэрлэгдэж явах хэрэгтэй байдаг. Гэтэл сүүлийн үед яагаад ингээ хүүхдүүдийн шүд ингэж ихээр үүдэн шүд цоороод байна вэ гэвэл яг энэ хотчлолтой холбоотой монголчуудын нэг уламжлалт одоо тэр дундаа хоол хүнстэй холбоотой заншлууд өөрчлөгдсөн. Хүүхдийн үүдэн шүдэрээ нөгөө одоо чинь яг нийгмийн хөгжлийг дагаа сүл хөхөө болсон нөгөө нэг хавирганы хуулга булчингийн мах эдрийг хүүхдүүд хөхөө болсноос болоод амны булчин цолраад тэгээд ингээ хүүхдүүд тэр шүд өөрөө өөрийгөө хамгаалдаг шинж чанар ингээд алдагдчихж байгаа нь хамгийн нэгдүгээр шалтгаан. Яагаад би энийг онцолж хэлж байгааг бол зарим эцэг эхчүүд хэлдэг ингээд манай бид нар ерөөсөө хүүхдэд чихэр өгдөггүй, ундааж ус уулгадаггүй. Тэгсэн мөртлөө ингээд шүдэн гэмтээд ингээд үүрээд ийна гэдэг юм ярьдаг маань энэтэй холбоотой. Тэгэхээр 1-2 насны үед бол бид нар яг тэр шүд шүдэлж байгаа үед нь яаж одоо шүд цоорох өвчнөөс урьсан сэргийлэх вэ гэхлээр нэгдүгээрт мэдээ шүдээ цэвэрлэнэ. Яагаад би цэвэрлэнэ гэдэг маань бас учиртай. Тэгээд хамгийн гол нь тэр амных нь үүлийг нь хийлгэж өөрийн өөрөөр нь хамгаалуулж тэр шүлсийг сайн ялгаруулад таны хүүхдийн шүд өөрөө ингээд аман дотроо одоо бат бөх болох ёстой. Тэгээ манай эцэг эхчүүд ер нь сүүлийн үед нэг анзаарагдаад байгаа зүйл бол ингээд ямар юм уулах вэ? Ямар витамин өгөх үү гэдээ асуугаад байдаг. А сайдсан дээр ихэд чи ог илүү чухал гэж боддог. Тэгэхээр энэ. За тэгээ 2 наснаас 3 насны хооронд бол үлдсэн араа шүд маань шүдлээд ер нь бол 2.6-аас 3 нас гэхэд таны хүүхэд 20 ширхэг сүүн шүдтэй болно. За ингээд бүх сүүн шүдтэй болоод ирэхээр бидний мэрэгжлийн хэлээр хошилт гэж шилдэг. Тэр шүдээрээ үүдэн шүдээрээ хоол бүх зүйлийг тасал зулгаагаад араа шүдээрээ зажлаад ингээд нөгөө хамгаалах үйл маань аюул сайн явагдана. За 3-5 насыг болвол ерөнхийдөө сүүн шүдний төлөвшлийн үе гэж нэрлэдэг. Одоо нөгөө 20 шүд маань жинхэнэ үүргээ гүйцэтгээд энэ үед бидний анхаарах ёстой зүйл юу байдаг вэ гэхэлэр яг шүдэнд нь тохирсон хатуулагтай хоолыг хүүхдэд өгөх ёстой. Гэтэл өнөөдөр монголчууд яаж ийнө гэвэл одоо хооллох аргыг бас товчхон энд оруулчихад хооллох арга суралцах гэдэг хоёр юм байдаг. За хооллох бол мэдээж хүүхдийн шимт хичээлээр те энергийг зарцуулахад хэрэгтэй юмыг өгөхөөс гадна тэр хооллох аргад сургана гэхэлэр манайх нэг халбах сэрээний тухай ойлголт бодод байдаг. Энэ үгүй яг шүдэнд нь тохирсон ширхэгтэй хатуулагтай хоолыг үүдэн шүдээр нь тасал зулгаалгаж хазуулаад араа шүдээр нь зажлуулах энэ үйлийг яг 3-5 насны хооронд хийлгэх ёстой. Тэгэхээр энийг хийлгэж чадахгүй байгаа учраас өнөөдөр 3-5 насны хооронд шүдэн цоорхоос гадна хил уруулын хөвч богино байх, гажиг үүсэх гэдэг ийм дахиад давхар юмнууд үүсэж байгаа гэдгийг мэднэ тийм ээ. Тэгэхээр энийг сэргийлэх ёстой. За тэгээд 3-5 насны хооронд бид нар яг энийг хийж чадах юм бол ер нь нөгөө хүүхдийнхаа шүдийг ирээдүйд эрүүл байх суурийг тавьчлаа гэсэн үг. Тэгэхээр 3-5 наснд л та хүүхдийнхээ шүдийг цооруулахгүй байж чадах юм бол насанд хүрсэн ясан шүдэн цоорохгүй байх эрсдэл нь 50%-аар нэмэгдэнэ. За одоо хамгийн сайн мэддэг Японд хийсэн судалгаанууд байдаг. 3 нас хүртэл хүүхдийн шүд 3-аас дээш шүд цоорж байгаа бол
12 наснд буюу байнгын шүд цоорох эрсдэл 2 дахин нэмэгддэг гэсэн судалгаанууд байдаг. Тэгэхээр бид нар энийг анхаарах хэрэгтэй. За ингээд 5 нас хүрээд 6 настай 1-р ангид орох үед бидний одоо зурган дээр ч юм уу ээж аавын анзаардаг зүйл нь доод нөгөө 2 үүдэн шүд нөгөө 6-аас 8 сартай шүдэлсэн 2 үүдэн шүд хөдөлж байхад эцэг эхчүүд яг үндэ үүдэн шүд нүдэнд харагдаж байгаа. Хэрвээ хүүхдтэй анхаардаг, хүүхдийнхээ амыг ангаалгаж хардаг, эсвэл одоо харьцангуй сүүлийн 10-аад жил бол ингээ олон нийтийн хэрэгсэл эднэрээс бид нар цоорлын тухай зөндөө ярьдаг болсон. Ямар ч байсан 6 настайд нь тэр хой нэг эхний араа шүд шүтэлдэг гэдгийг мэддэг ээж аав нар бол яг тэр 5-аас 6 настай үүдэн шүд хөдөлж явах үед ангаалга харуул арааных нь сүүн арааны хамгийн арталт буулийн түлхээд ингээд жижигэн цагаан шүд цохиж гарч ирдэг нь 1-р их араа шүд буюу 6 насны шүд гэж нэрлэдэг. Харамсалтай нь өнөөдөр манай эцэг эхчүүдийн надад яг шинжлэх ухааны судалгааны Монголд хийгдсэн үр дүн байхгүй ч гэсэн практик дээр ажигласнаар бол энэ 6-р шүд 6 настай шүдэлдэг энийг хамгаалах ёстой гэдгийг Улаанбаатар хотын эцэг эхчүүд бол яг энэ хэвлэл мэдээлэл нөгөө эмнэлгийн үзлэх тогтмол хамрагддгаар нэг 50-аас дээш хувьтай баг шүү байгаа юм. Хөдөө орон нутагт бол ер нь нэг 10-аас 20% л мэддэг. Ихэнх нь нөгөө өвдсөн хойно эмнэлэгт ханддаг учраас нөгөө өрсөн сэргийлэх үзлэг янз бүрийн зүйл дээр 6-р шүд ингээд эрт цоорол өртөд байгаа. Тэгэхээр 6 наснаас дээш за сургуулийн нас гэхээр би нэгээс 3 дугаар ангийг авъя гэж бодчихээд 6-аас 9 нас хүртэл. За энэ 6-аас 9 настад ямар асуудал үүсдэг вэ гэхлээр одоо яг нөгөө тэр үүдэн шүд энд хөдлөөд тэр хойтолд нөгөө араа шүд ингээд буйлыг түлхэж гарч ирэх гэдэг. Тэр чинь дөрүүлээ нэг өдөр мөг ургаж байгаа юм шиг гарч ирэхгүй ингээд цуурж гарч ирэх үед болохоор нөгөө түрүүний яриад байсан нөгөө ам өөрийгөө хамгаалах нөгөө зажлах шүлс ялгарах процесс маань алдагддаг. Ингэхлээр бид нар механикаар цэвэрлэх буюу одоо жинхэнэ нөгөө сойз айгу чухал болж ирнэ. Дээр нь шүдний эмчийн хяналтанд орох гэдэг чухал юм гарч ирнэ. Гэтэл харамсалтай нь манайхаа юу гэж боддог гэвэл одоо бас энэ дундуур нэг одоо хавчуулж хэлхийг хүсэж байгаа зүйл нь манай эцэг эхчүүдийн бараг 80 хүртэл хувьд нь байгаа нэг буруу ойлголт байгаа. Сүүн шүд бол ингээ унчт юм аа. Ясан шүдийг гараад ирэхээр л хайрлаа гэдэг тий. Гэтэл таны ам хүүхдийн аманд тэр 3 нас хүртэл саяын 6 нас хүртэл сүүн шүд маань цооролд өртөж гимтэж байгаа бол та тэнцээ дараагийн шүд цоорох одоо хундаан буюу суурийг тавиад өгчлөө. Та тэр байгаа тохиолдолд тэр сүүн шүднүүд чинь нэг өдөр бүгдөө унаад нэг өдөр ам цэвэрхэн болоод маргааш өглөө шинээр шүд ургадгүй ингээд хамтдаа явагддаг учраас энийг бол хайрлах хэрэгтэй. Тэгэхээр 6-аас 9 наснд яагаад ингэж ач холбогдол авч үзэж байгаа гэвэл 10 жилийн сургуулиар яривал энэ сургуулийн бага анги 1-ээс 3 дугаар анги нөгөө сургуулийн орчинд дасна цүнхэндээ чихэр бов авч явна тийм ээ. Тэгээд ээж аав нь баг нөгөө шүд ам гэхээсээ илүү нөгөө бичиг үсэгт суралцах минутанд уншиж сурах руу илүү анхаарал хандуулад амны хөндий орхигддог. За тэгээд нэг тэр сургуультай нэг голдролтой ороод яг өнөөдрийн Монголын амьдрал миний ажиглаж байгаа бол за одоо нэг шүд амандаа анхаарья гэтэл аль эрт шүднүүд нь баг авах хэмжээнд очдог ийм харамсалтай зүйл байгаа. 9 наснаас хойш бол харьцангуй хүүхдүүд дасцсан зогцоод ачаал даагаад нэг аргаа олоод ирэхлээр болвол 9 нас хүртэл эрүүл байлгцсан хүүхдүүд бол яг 12 хүртэл бол бас яахтар шүд цаорохгүй. Тэгээ 9-өөс 12 насны хооронд бол одоо үүдэн шүднүүдээс гадна араа шүднүүд унж ургаад тэгээд нөгөө 12-оос 14 нас гэхэд тэр 28 араа одоо байнгын араанууд бүгд шүтлээд хүүхэд нөгөө насан туршдаа байх ясан шүдтэй болоод ирэхлээр юмаж ажиллана тэгээд эрдэсчиж хатуурна. Ингээд хүүхэд шүд цаорох өвчнөөс одоо ингээд өөрийгөө хамгаалаа гарчлаа гэд. Тэгээ сая ярьсан зүйлээ би нэгтгэж юу гэж хэлэх гэж байна гэвэл та бүхэн хүүхдээ эрүүл байлгая гэвэл шүд цаорох өвчнөд одоо өндөр хөгжсөн орнууд бол 100%. За хөгжиж байгаа орнууд бол яг анхаарал хандуулж чадвал бид нар ер нь нэг 70% хүртэл сэргийлэх боломжтой ийм өвчин байхгүй юу? Та хүүхдийнхээ шүдийг цааруулахгүй байж болно. Таны хүүхдийн шүд цаорохгүй бол гажиггүй байж болно гэд ингээд цаашдаа зөндөө олон юм яригдана. Тэгээ энэ шүд цаорох өвчин зүгээр эцэг эхчүүдийн ойлгодог нэг хүүхэд нь шүн уйлна ч гэдэм үү шүдний эмчэд очихоор өндөр төлбөртэй гэдэг асуудал биш. Энэ бол хүүхдийн өөртөө итгэх итгэл, нийгэмшиг хөгжил тийм ээ. Ингээ олон юмд нөлөөлдөг. За тэгээд эрүүл мэнд тал руу намаад үзвэл амны хөндий бол бүх бие эрүүл мэнд гэдэг бараг нацагд оржин шүлгэнт ч байдаг те жаргалан гэд те. Тэгээд эрүүл амны хөндийтэй байх юм бол бие махбод эрүүл байх боломжтой гэдэг энэ юм бол бидний гарт байгаа гэж хэлмээр байна.
Тэгээс нэг настай хүүхэдтэй яг ээжид яг өглөө босоод яг ямар арчилгаа хийх вэ? Өдөр ямар арчилгаа хийх вэ? Орой ямар арчилгаа хийх вэ? Бүр нэг бүрчлэн ярьчихэд хөө. Тэгээс нэг нас гэхэд тэгэхээр одоо хоёр зүйл болно эн чинь тийм ээ. За бас яг цоорохгүй шүд цоорж болно. Эсвэл цоорлын бус хадалтай хатуу эдэмгэг байна. Тэгэхээр энийг би ингээ хоёр тохиолдол дээр ярих гэж бодож байна. Нэг нь таны хүүхдийн шүдэнд асуудал байгаа бол яах вэ? А нэг нь эрүүл байвал яах вэ гэдэг. За эхлээд мэдээж бэлэглээ удаад эрүүлийг ярихад за таны хүүхд өнөөдөр яг 0-оос тэгээс 1 нас хүртэлх насны хооронд бол 6-аас 8 сартаа шүдэн гарч ирэхээр арчилна гэж бодож байна. Үгүй та хүүхдээ мэдлсэн өдрөөс эхлээд хүүхдийнхээ амны хөндий эрүүл мэндийг сахих ёстой. За энийг ярихын тулд манайхны одоо бас нэг өрөөсгөл ойлгоод байгаа нөгөө шүд угаах ёстой. Шүд байхгүй юм чи юуг нь угаах уу гэж боддог нь бас алдаа болчиход байгаа. Тэгэхээр уг нь бас ингээд манай няраа ингээд туршлагатай эмчнэр бол зөвлөдөг. Эхний 1 сар дотор хүүхдийнхээ хэлийг цэвэрлээрэ гэдэг нь тэр амны хөндийг цэвэрлэх суурийн зааж өгж байгаа. Тэгээ яагаад хэлийг цэвэрлээрэ гэж яах вэ гэхээр түрүү хэлсэн нөгөө загас усанд байдаг шиг шүлсэн дотор ингээд байх хэвээр. Гэтэл 1 насаар хүртэл төрсэн цагаас 1 сар хүртэл шүлсний булчирхаа бүрэн хөгжиж шүүрлээ ялгаруулж шүлсээ ялгаруулаг учраас ам хуурай байдаг учраас ялангуяа хөхөө өгсөний дараа хилэн дээр сүүний үлдэгдэл үлдээд тэр нь хилний гадаргуу дээр өнгөр олдог. За яагаад өнгөр олдгийм бэ гэдгийг нэгэнтээ нухацтай ярина гэсэн учраас бидний хилэн дээр 4 төрлийн хөхлөг байдаг. За 3 нь бол амт мэдэрдэг. Нөгөө гашуун ясан гэдэг хүмүүс баг мэднэ үзүүрээр юу хаагуур юу мэдэрдэг. Ганцхан хөхлөг нь амтлах болцоо байхгүй гууждаг хөхлөг байдаг тийм ээ. А тэр хөхлөг бол хилний нуруугаар нэлэнхүйдээ ингээд одоо байрлаад хилний угаас үзүүрлүү юм налсан чиглэлээр байрлаад бидний хилийг гадны механик зүйлээс хамгаалж идэг. Тэгээ шөнийн цагаар гууждаг. А тэр гуйдсан ямиг юу хилнээс зайлуулж идэг вэ? Шүлс зайлуулдаг. А гэтэл тэр 1 сар хүртэл шүлс ялгарахгүй байгаа учраас нөгөө гуйдсан юм дээр нь нөгөө ээжийн сүүчин сүүний хүчилтэй юм жоохон ялуун чихэрлэг өтгөн зүйл учраас тэр гуйдсан одоо хилний хөхлөгтөө нийлээ ингээ хилэн дээр наалдаад өнгөр олцдог. А энэ маань бактери үржих орчин болчдөг. За тэгээд яагаад ингэ шүдгүү аман дээр энэ бактерийн тухай ярьж байгаа нөхлөөр түрүү хэлсэн нөгөө шүд хорхоо төвчнгөл гэдэг бол манай ард түмэн хорхоо гэд үний хэлцээ ням байдаг. А тэр ням маань ингээ олон төрлийн ням байдгаас шинжлэх ухаанд тэгээд илүү хүмүүст ойлгуулдаг бол Streptococcus mutans гэдэг ням байдаг. Энэ ням маань уг нь эрүүл амны хүндэд хүүхэд төрөхөд байдаггүй. А энэ нянг бид нар эргэн тойрны хүмүүс шүлсээр хүүхдийн аманд авчиж хийдэг. Энийг хүмүүс зөндөө сонсч байсан ба. За энийг нь халдварын цонх үе буюу infection window гэд англиар хайвал ингээ гараад ирнэ. Одоо 2000-аад он хүртэл энийг 6-аас 8 сар гэдэг. За ер нь 6 сард л ингээд яг бор хоолнд ороод нөгөө угч халбаг холилдол аяг гэрийнхэндээ ингэх үеэс энэ мутанс гэдэг хорхоо аманд орд юм байна гэдэг байсан чинь 2000-аас 2010 онд хийгдсэн судалгаануудаар 4 сар болсон. За одоо миний уншсан хамгийн сүүлийн 2020 оны судалгаагаар бол бүр 2 сартаа хүүхдийн амны үндигээс Streptococcus mutans илэрсэн. За тэгээд энийг ингээд харьцуулаад үзэхээр угж хөхтгүү яг эхийнхээ хөхийг хүүхдэг 6 сар хүртэл хүүхдүүдийн амны үндигээс мутанс илэрдэггүй. А төрөнгүүтээ ээжийнхээ хөхөнтэй хамт угж хөхсөн хүүхдүүдэд бол тэр 4 сар 2 сар ингээд одоо бараг төрөнгүүтээ ингээд мутанс илрээд байна гэдэг маань бид нар энэ шүд цааруулдаг хорхоог хүүхдийн аманд авчиж хийж байгаа юм байна гэсэн үг байна. За Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2000 он хүртэл шүд цаар хөвчнийг халдварт бус өвчин гэж хагаад 2000 онд халдварт өвчний ангилд оруулсан маань энэ мутанс гэдэг хорхоо нэг хүний амнаас нөгөө хүний аманд өөрөөр хэлбэл тэр эрхэм нандин хүүхдийнхээ аманд гэр бүлийн нөгөө хайртай аав ээж эмээ өвөө ах эх чинь халбаг угж янз бүрийн зүйлийг нь шүлсээрээ дамжуулж амаараа дамжуулснаар болоод шүлсээр хүүхдийн аманд авчиж чигээ шүдийг цааруулаад байгаа юм байна. Тэгэхээр би 0-оос 1 нас хүртэл хүүхдийн амны хөндийг эрүүл байлгаж цоорлоо сэргийлэх гэвэл бидний хамгийн нэгдүгээр хийх юм бол хүүхдийнхээ аманд өөрсдийнхөө насанд хүрсэн эргэн тойрны хүмүүсийн шүлсээр бохирлогдсон буюу шүлсээр наалтсан одоо долоосон халбаг угж юмыг ерөөсөө аманд нь хүргэж үлээгчсэн бас болохгүй. Тий, ам руу нь үлээчих болохгүй. Бүр яривал уруулын тойруулаач үнсэж болохгүй шүлсдэж гэдэг юмыг нэгдүгээрт хэлнэ. За хоёрдугаарт нь 1 сар хүртэл бол хилийн
нь цэвэрлжээд за тэгээд 6 сар хүртэл өөр юм хийх хэрэггүй. Ерөөсөө л тэр мутасыг л ам руу навьчих хийхгүй байхыг анхаарал байж гин гэсэн үг. За тэгээ мэдээж харахад аманд нь шүд байхгүй ч гэсэн хүүхдийн эрүүний ёсон дотор нөгөө шүднүүд маань айл эрт бий болчихсон хэлбэр дүрсэн ороо хатуураад байж байгаа учраас мэдээж ээж хэрвээ хөхүүлж байгаа үед бол хөхний сүндээ анхаарна, аль болох эрдэслэх тийм ээ, тийм юм идэх. Хүүхдтэй ч гэсэн мөн адилхан аль болохоор антибиотик тэр өсөлт хөгжилтөнд нөлөөлдөг, хатуух чанарт нь нөлөөлдөг гаж юмнуудыг хэрэглүүлэхгүй аль болох эрдэслэх, тижээлэг хоол хүнс өөрөө идээд сүүгээрээ дамжуулаад ингээ хүүхдэд хооллох нь бол энийг анхаарч байна. За тэгээд 6-аас 8 сартаа үүдэн шүд гараад ирэхлээр хүмүүс боддог. Хоёрхан шүдийг юуг нь угаах юм гээд. Би бол яг мэрэгжлийн хүний хувьд ер нь 2 нас хүртэл хүүхдийн шүдийг угаахгүй, цэвэрлэнэ гэж хэлдэг байхгүй юу. Угаана гэдэг чигээр бид нар юу гэж боддог гэвэл ер нь ингээ нөгөө агуулга гэхээсээ илүү хэлбэр хөөдөг. Угаана гэхээр автоматар юу гэж боддог гэвэл яг өөрийнхөө шүдийг угаах гэж байгаа юм шиг боддог. Тэгээд заримдаа бол бас нэг юм хүмүүс минут секунд яриад тоо ярьчаар ингээд тэр нэг юм жижигхэн шүдийг нэг юм жижигхэн сайзаар ингээд 6 удаа угаахаар боломжгүй байхгүй ингээд толгой нь хөдлөн тэр хүүхд чинь. Тэгэхээр тэр үед нь одоо би яг ээж аав нарт юу гэж хэлэх гэж байна гэвэл та 6 сартаа шүдэн цохоогоод гараад ирэнгүүт эхлээ хүүхдийнхээ амыг анхааралтай хар. Царайныхаа хэлбэрийг дагаа ам нь жижигхэн том, шүдэн жижиг том янз бүр байгаа. За энэ нэг жижигхэн шүдэн дээр сайн харах юм бол тэр нэг цагаан шүдэн дээр чи ингээд жоохон энэ ялангуяа бойлтоор нийлж байгаа эсгээр нэг юм шаргал өнгөр харагдана. Тэр өнгөрийг яавал хүүхдтэй тавтай өвдөгчгүй авчмаар байна уу гэхэлэр яавч сойц биш байхгүй юу? Тэгэхээр олон улсад яригддаг зүйл болвол ингээд хөвөн самбаа одоо бидний ярьснаар бол самбаа маарлаар. За би бол сүүлийн үед нөгөө чих цэвэрлдэг, хамар цэвэрлдэг модон юм хөвөнтэй сахыг бас зөвлөнө. За тэгээ гартаа нүүр цэвэрлдэг хөвөн бүр аргаа ядуул. За сүүлийн үед бол зориултын салфеткнууд байдаг болсон. Гэхдээ хүмүүсийн санхүү амжиргааны түвшин янз бүр учраас танд гарын дор таны хүүхдийн шүдийг цэвэрлцэж болмор хамгийн боломжийн зүйл юу байна вэ гэхээр би яг монголчуудын өнөөдрийн амьдралд бол аптект байгаа маарлыг авах хэрэгтэй. Тэгээд бинт буюу маарлыг аваад ингээд хөөхөн жижигэн таслаад өөрийнхөө хуруунд тааруулаад хүүхдийнхээ шүдэнд тааруулаад ингээд нэг юм тагтаа савнд бэлтэж тавьчаад тэгээд яг хүүхдээ өдөрт яг үнэндээ болвол ингээд нөгөө хөхүүлж байгаа тохиолдолд бол шүн унтахын өмнө нэг удаа сайн. За танд ингээд хэрвээ зав боломж байдаг бол яг хөхүүлснийхаа дараа болгонд цэвэрлэж өгнө. Нөгөө самбаа буюу маарлаа яг ингээд дөрүүлжин хуруундаа ингэж ороогоод яг хуруугаа ингээд бүрхээд тэгээд жоохон буцалсан усанд за шүүсэн усч байж болно. Тэрэнд ингээд чиглээд тэгээд нөгөөтгөр ингээд шүдийг нь арчиж аавна. Тэгээ яагаад хурундаа гэж яах вэ гэвэл ялангуяа 2 шүд гарцсан үед бол шүдний завсар нөгөө энэ хүзүү хэсгийг жоохон ингээд томсныхаа ирэмгээр ингээд арчиж аваад ингээд шүдийн цэвэрлэж чинь. За яг ингээд зориултын одоо хүүхдийн нэг юм соосгоных шиг юм тогтоогчтой 3 ширхэг сайз эхний хоёрыг харуул нэг юм цохиур шиг бөөрөнхий ингээд дугуй гадна талдаа юм эрзэнэн тэр за тэгээд эрзэнэн тэгээд сойз 3 байгаа. Тэр бол манай худалдаанд бүх супермаркетуудад Японых ч байгаа, Солонгос их зарагдаж байгаа. Тэрний нөгөө эрзэнтэйг нь аваад нөгөө соосгч тогтоогчт нэгээ хүүхдэд бариулна 6 сартаагаас. Тэгэхээр миний хүүхд яах вэ гэхээр нөгөөдхийг өмхөөд дасна нөгөө гадны бит нөгөө таны мэдхүү хөгжил явж байгаа учраас за энэ нэг юм бол ингээ миний аманд орох юм байна. Ээж минь аав минь эмээ өө энийгээр цэвэрлэх юм байна гэдэг юм нь сэтгүүд нь сууж өгөөд дасна. Тэгээд тэрийг ингээд дасаад ам нь хүлээж авахар ягаад тэр тогтоогчтой аав гэж нэг үл зүгээр ингээд сойз бариулчвал гудар нь аюултай тийм ээ. Ингээд дасна. Нөгөө сойзоор нээж яах вэ гэвэл нэг л удаа доотлын шүдийг бол буйлнаас нь шүд рүү нэг удаа, дээдлийн шүдийг бол буйлнаас нь шүд рүүгээ доош нэг удаа юм шүрт хөдөлгөөн л хийн. Тэрнээс нөгөө том хүний шүд угааж байгаа юм шиг сойзоор өрөөсөө цэвэрлэхгүй. Нэг нас хүртэл бол энийг л хийчихнэ. Тэгээд дээр нь хоолтон дээр анхаарах юм бол сүүлийн үед ялангуяа түрүүээс нөгөө өвчний цоорл хөхөө өхүүлснээс болоод байна гэж үздэг. За хүүхдийг хэдэн нас хүртэл хөхүүлэх вэ гэдэг бол улс орон болгонд янз бүр байдаг. За манай хүүхдийн эмчнэр бол энэ дээр арай өөр юм хэлэх байх. Би зөвхөн яг нүүр амны эмчийн хувьд тэр эхийн сүүнд байдаг тэр орлуулагддаггүй амин тижэл эрдсүүдийг хөхний сүүнээс авдаг учраас би бол хамгийн багадаа 1 нас 6 тий
За ер нь та хүүхдтэйгээ шүдийг арчилж чадвал 2 нас хүртэл хөхүүлсэн ч болно. Харин тэгж хүүлэхдээ шүн за яг ард түмний хэлдгэр хэлчихэд нөө үлгүүлээд буюу шүн ингээл нойрон дундаа хөхөөл ингээд ээж болохгүй. Яагаад тэрийг болохгүй гэж юм гэвэл ээж ингээд одоо манайхан чинь ингээд нөгөө Европ ялангуяа барууныхнаас арай өөр нь хүүхдэд өөртөлж унтдаг тий. За сүүлийн үед бол бүр үлгийдэхэ болчихсон. За бараг л хүүхэд нь тэмтэрж байгаа л хөхөө олоод хөхөөл тэгэл ээж нар нэг хөхнийхэн толгойг хацахаар хөхөөс улаад автал таны хүүхэд тэр амны хүндийн нөгөө булчингийн хөгжил эднэрэн сул байгаа учраас хэрвээ хөхөө хөгж жагаад унтах юм бол сүүгээ зайлгаж чаддгүй амандаа үлдээчдэг. Тэгээд нөгөө сүү маань хил нөгөө хөдөлж байгаа учраас доотлын шүд бол шүлсэндээ нөгөө сүү маань угаагдаад доотлын шүд цаардгүй учраас нь тэр. А дээдлийн шүд болохоор бойлон жижигхэн буюу амны өдв жижигхэн байгаа учраас нөгөө шүд яг шүдэн дээр сүү наалдаад уруул нь ингээд бүрхээд тэгээд битүү агааргүй орчин үүсээд нөгөө мутанс маань агааргүйт нь ян тийм ээ манай ануудаар мэдчихэж байгаа. Тэгэхээр нөгөө агааргүй орчинд маань нөгөө авич хийцсэн хорхоонууд ч одоо өстэй нэр бүжиглэн эцтэй тийм ээ хүчлээ ялгаруулад тэгээ энэ мутанс гэдэг би мутанс л гэж яриад байна. Олон одоо бактериуд байгаа гол төлөөлөгч нь мутанс. Энэ маань шүдэн дээр очиж наалдаад хүчил ялгаруулад тэр хүчилдээ илүү төсвөртэй амьдардаг ийм нян. Тэгээд тэр хүүхдийн шүд ингээ үүрээд унж байгаа. Тэгэхээр 0-1 нас хооронд бол энийг л хийнэ гэсэн үг. Сойц хэрэглэх гэж байгаа бол үснийх нь өндөрт анхаарна. Харамсалтай нь өнөөдөр бид нарт толгойн жижигэрсэн боловч үс нь яг 0-2 насны сойц манад зарагддаггүй. Ариун баялаг худалдаалагддаггүй учраас хүмүүс авъя ч гэсэн өргөн олдохгүй. Тэгэхээр яадаг вэ гэхээр нөгөө том үстэй сойзоор ингээд энэ нэгэнтээ үс ярьсных тэр жижигхэн толгойтой сайзыг ингээд үс нь намхан байх хэвээр. Ер нь бол бараг 4-5 мм-с сэтрэхгүй юм намхан үсийг та ингээд сайзаа хүүхдийнхээ шүдэн дээр ингээд жоохон дарахад үс нь нугалраа бойл руу давахгүй байх хэвээр байхгүй. Гэтэл манай зарагдбайгаа сайзнууд бол бараг нөгөө 8 мм-с 1 см хүртэл тийм өндөр үстэй сайж учраас бараг ингээд шүдэн дээр нь очиад жоохон хүрэхэд үс нь ураад бойлон дээр нь хүрээд ирдэг. Тэгээд нөгөө өөрийнхөө шүдийг угааж байгаа юм шиг угаахаар нөгөө бойлыг өвтгөөд тэгээ хүүхэд томоотой ингээд цомцоо суухгүй шүү дээ. Ингээд толгой нь хөдөлж жахаар бараг эрдээ ээж аа байтах бараг шүдний эмч өөрөө нөгөө би ч бараг нөгөө хүүхдийнхээ үсийг нөгөө сайзны үсээр очиад татгачаад тэгээ хүүхэд нь сайзан дургу болоод байгаа байхгүй. Тэгэхээр би хэрвээ та одоо сайзаар өвдөхгүй угааж чадвал сайз хэрглэж болно. А сайзаар өвдгөөд ингээд танд яг тэр зориултын уг нь тэр том сайзыг бас ингээд тайраа богиносгочих болох юм байгаа юм. Тэгээд тэгчвэл сайзаар угааж болно. Тэгээд тэр өнгөр гэдэг юм чинь шүдний гадаргуу дээр наалтцсан учраас тэрийг л салгана байхгүй юу. Тэгэхээр арчаа салгаж чадахгүй сайзыг ашиглаж болно. Японы ингээд нөгөө хүүхдийн шүд арчдаг салфетик гэдэг байгаа чинь бас тэр нөгөө түрүүний яриад байгаа Streptococcus mutans-ийн тоог хязгаарлах тэрний эсрэг үйлчлэлтэй ийм шингэнтэй салфетик бас байгаа. Хэрвээ тэр байдаг бол бүр одоо сайн гэсэн үг. 1-3 настай хүүхдүүдтэй ээжүүд яг юу хийвэл шүдэнд бас цорохгүй бай. За тэгэхээр 1-3 настай хүүхдийн хувьд бол за таны хүүхд ирүүл та жирэмсний хордлоготой байгаагүй ер нь хүүхд чи харьцангуй ирүүл бага өвддөг гэвэл ер нь шүдний эрсчил тэд нар сайн байгаа. 3 аргаар урьдчилан сэргийлнэ. 3 хүртэл 1-3 насны хооронд хамгийн нэгдүгээрт нь та энэ яг шүд цаар хөвчин сурсан сэргийлэх за шүд угаах буюу өнгөрийг хянахыг мэрэгжлийн эмчээс яг хүүхдийн шүдний эмчэд хандаад зөвлөгөө аваад таны хүүхдийн шүд үнэхээр эрүүл бат бөх ийм бий болсон шүд юм уу эсвэл эхийн эвлэд байх үеэсээ асуудалтай юм уу гэдгээ мэрэгжлийн үнээр онцлуулчвал нөгөө эрүүл хүүхдийг яах вэ? Жохон эрсчил муутай шүдийг яах вэ гэдэг нь арга нь баг зэрэг өөрчлөгдөнө. Би хамгийн нэгдүгürt яг мэрэгжлийн хүүхдийн шүдний эмчэд хандаад үнэлгээ хэлэх нь шүү дээ. За миний хүүхдийн шүд ямар юм гээд. За хоёрт нь анхаарах юм бол хооллолтонд нь анхаарна. Нөгөө чихэрлэг нүүрс устай юм а өхөө өөхгүй юу өгвөл яаж? Би бол өг гэдэг байр суурин дээр байдаг хүн. Яагаад гэвэл бид нар ингээд чихэр гэхээр шууд нүүрс ус гэж ойлгодог. Бүр болохгүй юм байна гэдэг ингээд хорчдаг. Гэтэл яг онлын хувьд бол тэр хүүхэд жинхэнэ нөгөө 60 чавганцын ажлаа хийж маш их энерги зарцуулж байгаа үед энергийнхаа 45%-ыг нүүрс уснаас авдаг. Тэгэхээр бид нар энгийн нийлмэс сахар, элд, далд нүүрс усыг өгөх хэрэгтэй. Тэгжээ таны хүүхэд энерги ирчүүчтэй насанд хүрсэн хүн шиг одоо өөр зүйлээс тэр энерги их үүсвэр авахгүй учраас бид нар тодорхой хэмжээгээр нүүрс усыг өгөх ёстой. А тэр өгснийхаа дараа л шүдийн цэвэрлэх хэрэгтэй. Тэгэхээр эн чинь хоол арчилгаа гэдэг юм ингээ 2-3-т ороод ирнэ. Тэгэхээр яг цэгцлээд хэлвэл
шүдний эмчийн хяналтанд үзүүл тэгээд хооллолтод нь анхаар тэгээд цэвэрлэл гэдэг л 3 юм гэлээ. Одоо нэг янз янзын хүүхд хүмүүжүүлэх аргуудыг ингээд үзэж хахад чинь еврейчүүд хүүхдүүдийг бүтэн сайн болгонд ингээд бүр хүүхдийн чихрийн баяр шиг ингээд хийдэг гэж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ тэр Япончууд ялангуяа та мэдэн штэ нэг юм чихэр өгдөг хуваартай яг цагтай. Тэгээд тэр хүүхдийг 10 чихрийг нэг өдрийн турш идэх биш нэг цагт 10 чихрээ идгээд бүр нэг тийм хуваар агаад идэв штэ. Тэрийг та бас нэг жоохон дэлгэрүүлээд яриад байгаа ч тохоо. Тэгэхээр энэ бол яг бүх насанд хамаатай, насанд хүргэстэй ч хамаатай. Илүү хүмүүст ингээ ойлгомжтой болохын тулд яг одоо амьдрал дээр бол одоо яг эд насны нэг 30, 40 эдтэй хүмүүс эрчүүдийн шүднийг их цаардгүй, эмэгтэй хүмүүсийн шүд цаараад идэг. Тэр юутай юм гээд яг тэр шүдэн цаорол бараг л улиралд биш бүр 2 сард нэг шүдний эмчд очиод идэг эмэгтэйчүүдийг асуухаар ингээд амттад нь дуртай нэг снэк чихэр янз бүрийн юм цүнхэлждэг. Нэг санахаар авч иддэг эмэгтэйчүүд ихэнхдээ цаороод идэг. Ирчүүд ялангуяа тамхи татдаг ирчүүд од нөгөө чихэрлэм хэргэлдүү шүдэн цаардгүй эсэргээрээ чулуу мулуу гэдгээс хүртэл энэ анзаарагддаг. Тэгэхээр одоо ярих гэж байгаа зүйл бол ерөөсөө насанд хүрсэн бараг 0-аас 80-90 хүртэл бүх хүмүүст нэг хамаатай зүйл нь энэ шүд цаар хөвчнөөс ингээд урьсан сэргийлэх аргыг олон ярьдаг боловч хоолоор сэргийлэх гэдэг нэг үг байдаг. Тэрийг манайхан ойлгохдоо юу гэдэг гэвэл борц хатуу юм идэх ёстой, чихэр идэх ёсгүй, ааруу сүү цагаа идэ эргэлэх ёстой гэдэг. Яг өнөөдрийн энэ хотчсон 21-р зуунд одоо бид нар бараг бич дааруул мэрээ сууж авахгүй болсон үед энэ дээр бид нар яг дэлхийн ертөнцийн нийлхий гэвэл хоолныхоо давтамжинд анхаарах ёстой. Яагаад тэр өнөөдөр өндөр хөгжсөн орнууд чихрийн нэг өдөртөө байгаад байна уу гэхээр яг тэр давтамж байхгүй юу? Бидний өнөөдрийг хүртэл гаргаж ирсэн алдаа, ялангуяа сүүлийн жилүүдэд гаргасан алдаа юу юм гэхээр энэ дэлхийн ертөнцийн бүх амттан Монголд орж ирсэн. Энийг хянах, хязгаарлах ямар ч боломжгүй болсон. Тэгэхээр бид нар механикаар хүүхдүүдийг яасан бэ гэвэл чихэр битээ идгингүүт ер нь бол гингүүт чи илүү иддэг штэ. Тэгэхээр хүн чинь ингээд юмыг хорих тусмаа ингээд нөгөө хиймээр санагдана. Ялангуяа тэр хүүхдүүд болол дээр нь нэгэнтээ та хүүхдийг тэр чихэрлэг амттны амтанд оруулсан бол тэр чинь идэх хэрэгтэй. Тэгээ бид нар яадаг гэвэл яг нөгөө амтны сургагчиг өгдөг байхгүй юу? Нэгийг өгөөд тэгснээ нэг 2 цагийн дараа шагнаж нэг өгөөл өхөөрдөж нэг өгөөд ингэдэг. Энэ айгүй том алдаа. Тэгэхээр энийг яг шинжлэх ухааны үндслэлтэд ярихын тулд бид нар 1943-аас 46 онд судалгаа нэгдээд 46 онд дэлхийд цацагдсан Стефани Мори гэдэг зүйлийн тухай өндөр боловсралтай гадаад хэлтэй хүмүүс их болсон. Англи дээр Стефани Кер гэд бичээд орох юм бол тэр ингээ схем гараад ирнэ. Тэр юу гэсэн үг юм бэ гэхээр бидний амны хөндийн орчин миний нөгөө яриад байгаа шүлс тэр амны орчин маань одоо хүний бие чинь ер нь хүчил шүлтийн тэнцвэргээ сүүлийн үед энэ хоолны хайгүйх яриад байгаа. Амны хөндийн орчин бол яг хүчил шүлтийн байдлаар аваад үзэх юм бол 6.8-аас 7.2 буюу 7 сул шүлтлэг орчин байдаг. Тэр амны хөндий рүү ганц чихэр нүүрс биш хэрчин махч орсон. Тэрийг зажлаад хоолны бөөн гэд бидний юм залгуурын хоолгоор одоо тэглэхгүй юм зуурцсан 13 шиг юм бол нэг 10-аас 20 удаа зажлаад шүлснээс амилаза гэдэг фермент ялгараад тэрийг ингээ шингэлээд юм зуурцсан 3 шиг юм болохоор бид залгиж байгаа. Тийм болохын тулд нөгөө 7 байсан амны орчин маань доошоо ундаг. Тэр өнөөдөр ингээд одоо бит хоёрыг жишээлбэл баг 1000-аар ингээ ялгагдана 1000-ны хуваар. Тэр нь хэд болж унах нь юунаас хамаарах вэ гэвэл шүдээ хэр угаадаг. Ер нь хоол хүнсэнд нь ямар юм илүү давмгайлдаг тийм ээ. Тэгээ амны орчин баг генийхаа ямар орчинтай хүн ингээд олон хүчин зүйлээс хамаарат хүн болгоных янз бүр ундаг 20 минутанд 0 хүртэл. За тэгээд 5.5 гэдэг тоог авч үзсэн. Нөгөө 7 ингээл доош нь наривчлах нь ш. 5.5 гэдэг бол Стефани Моригаар critical pH гэж нэрлэдэг нь юу гэсэн үг юм гэхээр эрсдлийн pH гэдэг байгаа юм шиг боловч таалангийн хүчил тэсвэрлэх босго. Энэ босго маань 20 минутанд бүх хүн 5.5-аас би одоо энэ талаар хамгийн сайн мэдлэгтэй минийх одоо 5.5-аас доош унахгүй гэдэг юм байхгүй. Би хоол идчихэл хүн л юм миний амны үндэд хоолны анхдагч боловсруулалт явагдчихл байгаа бол унана.
Тэгээд 20 минутанд 5.5 дээр ирлээ. 30 минутанд 6 дээр ирлээ. 40 дээр 7 дээр очдог. Энэний маань энэ гайхамшиг юу юм гэвэл шүлсний буфер буюу хамгаалах чадвар гэдэг гайхамшигтай зүйл байгаа. Харамсалтай нь энэ маань бидний амны хүндэд 5 удаа байдаг. Тийм ч учраас нөгөө өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол, тэгээд дунд нь их бага үдийн цай гэдэг нэг жоохон. Уг нь бол бид нар болдог бол ерөөсө 5 удаагийн ийм л амандаа ийм бүхэл ямиг зажлах үйлийг хийчихээ бос үед нь шингэн юм уугаад яваад ивэл за баг гэтрүүлж илүү шүтээ байхгүй байсан ч баг миний шүт цаахгүй байхгүй юу. Гэтэл харамсалтай нь үгүй байдаг. За тэгээ сүүлийн үед яг тэр нөгөө шүд нь их цаараад байгаа хүүхдүүдийг анзаарахаар ялангуяа одоо 100 цуслан дээр анзаардаг. Яав ээж нэг араас нь аягтаа бол юм барьцсан. Ингээл хөөцөлтөд явж идэг чинь нөгөө суугаад 20 минутын дотор бүгдийг нийдээд дуусгаад тэгээ шүд нь ингээд шүлсэн өөрийгөө хамгаалаа нормондоо аваачих юмыг бараг 40-50 минут болгоод за тэгээд сүүлийн үед бас энэ төвжрэл эднэр бол энэ цооролд илүү нөлөөлж байгаа нь юу юм гэхлээр амттай ямыг баг багаар дахин иддэг болсон. Тэгэхээр энийг илүү ойлгомжтойгоор хэлэхэд та ялангуяа амттай зүйлийг идэх гэжээвэл хүүхдээ зүгээр энийг би бас хүүхд төрөөр туршиж үзчихсэн өөрийнхөө охин дээр бялууртал нэдүүлэх ёстой юм билээ. Одоо арай илүү ярьчих. Би охиндоо 3 настай байхад нь тофи гэдэг ийм жижигхэн хайрцагтай шоколадыг өглөө. Манай хүн ингээл бомбонуулаад ингээд нөгөө хордог хөвч ингээл 2 хацартаа нэг хийцэн ингээ баг энүүгээр ингээл шоколад нь гоожоод идлээ. Ганц үлдсэн. Бит хоёр бас дундаас нь аав ээж хоёр нь хагаслаад нилээн сайн идсэн тэр лав 6 7 гэсэн. Тэгээ нэг ширхэг үлдлээ савн дотор. Манай ширээн дээр тэр нэг ширхэг үлдсэн тофи 7 хонсон байхгүй. Манай хүүхд нэг ч идэггүй. Яасан? Сэтгэл нь цадцсан. Тэгэхээр би одоо энийг сонсож байгаа ээж аавнарт юу гэж хэлмээр байна. Үнэхээр танаа хүүхд амттан дурлаад байвал за одоо арай хордлогонд оруулах нь юу юм те? Бүр чихрэг тавхтай тавиад бүр ууд савтаа тавиад нэг удаа бүр ингэ сэтгэлийн цадтал нь бялууруултал нь идүүлчихэд тэгээд эн чинь бол арай жоохон үнэтэй ярьж ш. Нөгөө юм ойлгодог хүнд бол тэр гадныхан чинь ийм очиртай учраас миний хүү амттны нэг өдөр байна. Одоо бас тийм айлууд байдаг болцсон байлээ. Миний үйлчлүүлэгчдийн дунд бол байгаа. Манай гэрээ амттны өдөр баасан гарагийн орой, манай гэрээ амттны өдөр бямб гараг, нэм гараг дуртай ямаа дуртай хэмжээгээр идэн дараа нэг л болцолтой бүгдөө шүдээ сайхан угаана гэд. Тэгэхээр энийг бол би энэ давтамжаар л тайлбарламаар байна. Шүдээ угаах нь бас эзнийхэн дараа хэдэн минутын дараа угаах нь гэдэг бас чухал тий. Чухал. Тэгэхээр сая ярьснаар бол 20 минутанд унаад нормон дээр очино. Тэгэхээр ер нь бол хоол идсний дараа ч гэсэн одоо бид нар их соёлтойгоор хооллол ресторан эднэрт араас нь десерт ирдэг шүү дээ. 40 минутаас хойш дахиж идэх хэрэггүй л гэсэн үг. Тий. Тэгээд шүдээ угаана. За бүр угаах боломжгүй газар сайзгүй явж байгаа үед бол усаар амаа зайлж болно. Араас нь одоо хатуу зүйл, алим тий. Ингээд шүдний гадаргууд наалтсан тэр чихэрлэг зуурсан ямиг л гадаргуугаас салгах юм юу байж болох уу гэдгийг бодно гэсэн. 3-аас 5 настай хүүхдэд та яг ямар амны арчилгааны зөвлөгөөнүүд өгөх вэ? За 3-аас 5 нас гэдэг бол түрүү хэлсэн нөгөө сүн 20 шүд маань яг бүтэн ингээд бүгдөө шүдэлцэн эрүүл харшилт үүссэн. Энийг бол сүн шүдний одоо төлөвшлийн үе гэдэг нь яг тэр шүд ингээд үүлэг гүйцэтгэж эхэлнэ гэсэн үг. Шүдний игнээ зуултна. Тэгэхээр энэ үед бид нар хүүхдийнхаа шүдийг хамгаалаа гэхээр энэ үед шүд цаар хөвчнөөс гадна хүүхдийн одоо энэ шүд эрүүн нүрийн эрхтний хөгжилтийг нь бас залж чиглүүлэх. Тэгээ бид тэр нөгөө мэрэгжлийн эмчэд ханд гэдэг байгаа нь ийм учиртай. Тэгэхээр яг энэ 3-аас 5 насны хооронд бид нар хүүхдийнхээ амыг арчлая гэхээр мэдээж нэгдүгээр цоорлоос урьдчилан сэргийлэх, хоёрт нь хөгжлийн зөв залаад нөгөө хүүхдтэй ямар нэгэн шүд эрүүн нүрийн гажиггүй үсгэхэд ээж аав анхаарах хэрэгтэй гэдэг ийм хоёр зүйл гарч ирнэ гэсэн үг. Нэг нь цоорохгүй, шүдийн цооруулахгүй байна. Тэр цооруулахгүй шүднүүдийг тэгш сайхан дараагийн шүдэлтэл хэлбэр дүрсийг гой байлгах, нүүрний төрөх эдрийг гой байлгах гэсэн ийм хоёр зүйл яригдана. За нэгдүгürt шүд цаарах өвчнөөс яаж сэргийлэх вэ гэхээр одоо хүмүүс мэднэ хүүхдийн шүднүүд яг энэ нас хөгжилтийн онцлогтой холбоотой цаардаг гадаргуунууд нь өөр байдаг. За тэр нөгөө түрүү яриад үлдээсэн тэр 0-аас 1 нас, 1-ээс 2 наснд бол үүдэн шүднүүд эхлээд энэ хөзөө, үзүүр, тэгээд энэ завсар цаардаг.
Одоо бол тэд нар чинь цоороогүй бол ингээд цоороогүй үлдсэн. Цоорсон бол айлч цоороод ингээд дууссан. Одоо 3 наснаас 5 насны хооронд ямар шүд цоорох вэ гэвэл 3 нас 6 сартаагаас эхлээд араа шүднүүдийн завсар цоорж эхэлдэг. Яагаад тэр завсар цоорж ийн вэ гэхээр 3 наснд бүх шүд шүдлэд дуусаад 3 наснаас эхлээд нөгөө зажлах үеийн үр дүнд эрүүний зажлуурын ам тойрсон булчингууд хүчтэй ажиллаад эхлэхээр энгийн хүмүүст ойлгуулыг үл ингээ булчин сунахаар нөгөө ийм эрийгээд байжсэн шүднүүд маань ясан ингээ хөгжөөд эхлэхээр дундуур ингээ зай гарах хэвээр. А тэр зайнууд эхлээд хаана үүсдэг гэвэл нөгөө соёо 1-р сүн араа шүдний хооронд үүсэхээр ялангуяа монголчуудын хувьд бол хэдийгээр бид нар ингээ сүүлийн үед хүүхдүүд амттан нүүрс устай хоолн дуртай болоод байгаа ч гэсэн үндсэн хоол маань нөгөө мах уураг тэндээс авдаг болохоор мах идэхээр эсвэл нөгөө шүдний завсар орно. Тэрийн эцэг их манай ээж аав нар цэвэрлж мэддэг, үлдээчдэг. Тэгээд нөгөө мах орж байгаа, тэгээд нөгөө өсөлт хөгжлөөрөө зайтай болчихоор одоо тийшээ эхлээд мах ордог байсан ба сүүлдээ эзэн бүх юм ордог болно. Тэгээд тэрэн цэвэрлэхгүй. Тэгэхээр нөгөө миний яагаад цэвэрлэх угаах тухай яриад байна вэ гэхээр угаа нь гэхээр тэр сайзар чинь шүдний одоо энэ гүдгэр гадаргуунууд угаахаас нөгөө завсар үлдчихдэг. Тэрийг угаах техникийг мэддэггүй. Яагаад гэвэл тэр 3-5 настай хүүхд бол соозыг амандаа орол зүгээр нэг юм шударсан хөдөлгөөнөөр угаадаг. Тэгээд угаахын тулд угаа цэвэрлэхийн тулд бид нар яах ёстой гэвэл завсрыг цэвэрлэх ёстой юм байна. Тэгэхээр яг үнэхээр завсар цэвэрлэнэхээр бас хэцүү л дээ. Одоо бид нар чи яг үнэндээ ингээ хөгжиж байгаа хүн амын маань дийлэх хувь амжиргааны төвшин бас асуудалтай байгаа учраас завсрын утас, завсрын сойз гэдэг зүйлсийг авах уу яах уу гэдэг ингээд олон асуудал хөндөгдөн. Тэгэхээр би хувьдаа яг мэрэгжлийн хүний хувьд юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр та яг тэр хүүхдийнхаа сойзоор угаахдаа завсрыг нь цэвэрлж өгдөг тэр юмд сурах хэрэгтэй. За ингийн тулд одоо манай эцэг эхчүүдийн бас нэг ингээд түгээмэл ярьдаг юм нь манай хүүхд шүдээ угаад юм гэдэг. Гэтэл яг үнийг хэлэхэд 3-5 насны хооронд таны хүүхд шүдээ угаад чадахгүй. Гэхдээ сойз барина. Яагаад гэвэл тэр сойз чинь таньж мэдээд дасаад ингээд энэгээр цэвэрлдэг гэд. Яагаад угааж чадахгүй гэж би ийм бүрэн итгэлтэй хэлж чадчихэв нэгвэл бидний гаранд ингээд нөгөө бүдүүн таймаас нарийн чимхлэр хөдөлгөөн гэж байдаг. Яагаад 0-3 настай хүүхдийн номны хавцас зузаан байдгийн халбаг барьдаг юмнууд нэм өргөн бүдүүн байдгийн. Тэгэхээр тэр насанд энэ гарын хурууны өндгөнд мэдрэмж очиагүй байдаг. Гарын энэ нарийн чимхлэр хөдөлгөөн буюу өндгөөрөө барьж байгаа зүйлээ мэдэрдэг нас чинь хуучин миний үед бол 8 нас. Тэгээд ингээ хүүхдийн хөгжил хурцсаад 7 одоо 6 наснд таны хүүхд үзэг барьж чадах юм байна. Сургуульд ороо гэдэг чинь энэ нарийн чимхлэр хөдөлгөөн болчлоо гэдэг нь өнөөдөр бол 6 нас байгаа байхгүй юу. Тэгэхээр таны хүүхд үзэг бариад бас гоё биччихдэггүй шүү дээ тийм ээ. Ингээд муухай бичин. Тэгээ явандаа сурна гэдэг чинь. Тэгэхээр миний энгийнээр хэлэх гээд байгаа зүйл бол үзэг барих, сойз барих хоёр бол яг адилхан нэг зүйл. Тэгэхээр таны хүүхэд 1-р ангид орсон ч гэсэн муухай бичиж байгаа бичих нь асуудалтай байгаа бол сойзоо барь шүдээ сайн угааж чадахгүй гэсэн үг байхгүй юу. Тэгээ манай ээж аав нар ярьдаг л да 3 настай хүүхд ингээ манай хүүхд нөгөө 2 наснаас эхлээ биегийн синдром эхлээ бүх юмыг би өөрөө хийн гэд сойзыг бариулчаар яг үүндээ бол найзууд сойзож ажиллаж байгаа л гараад ирдэг. Тэрийг мэдэх маш амархан. Сойзыг эргүүлээ харуул арт нь ингээ шүдний орон гарцсан байдаг чинь. Хадцсан 100 жоохон ажиллаж байгаа гаргаад ирсэн. Ээж аав бол шүдээ угаацсан гэж боддог. Тэгэхээр би эцэг эхчүүдэд 3-5 насны хооронд эхлээд мэдээж өөрөөр нь угаалга зайчлуул тэ сойзын тэгээд шалга тэгээд нөгөө харахад амархан тэр өнгөр гэж бид нарын яриад байгаа юм чинь цав цагаан шүдэн дээр юм нэг шаргал тэг ингээд сайн харуул ингээд барцгаар баг хумсаар ангуул ингээд авддаг ямиг л арилгахтал нь гүйцээж угааж өг гэсэн үг. Тэгэхээр 3-5 наснд бол өөрөөр нь угаалгаад үлдсэнийг нь ээж аав таа шалгаад харин ингээд шалгахтаа манайхны бас нэг гаргадаг алдаа баг дийлэнх нь зогсоож байгаа ингээ амын шагааж хараад байдаг харагдахгүй өвөр дээрээ дээш нь харуулж хөвтүүлээд яг шүдний эмч шиг байралд аваачвал та хүүхдийнхээ амыг дээрээс нь бүх шүдний гадаргууг харах боломжтой. Тэгээ манайхны бас нэг гаргадаг алдаа нөгөө хонхорхоог нь угаагаад байдаг. Гэтэл 3 наснд хонхорхоо нөгөө зажлах гадаргуу шүдний хонхорхооноос илүү 2 шүдний завсар тэр араануудын завсар хоолны үлдэгдэл байна уу гэдэг юм ин сайн цэвэрлж өгчих юм бол 3-5 насны хооронд шүдний арчлага болчлоо гэсэн. Яг нөгөө нэг над дээр бас яг тулгарч байгаа юм нь болохоор ингээ би анхны хүүдэрээ болохоор бас яг нөгөө өнгөрийн л ингээл үзэл ингээл яг шүдний гадаргууд дээр нь л өнгөр байна уу гэж үзээд байсан чинь завсар гэдгийг нөгөө юу яагаад
бас яг мэрэгчлийн хүн ч гэсэн бас л алдаа гаргаж л байгаа байхгүй юу. Тэнгүүд чинь хоёр дахь хүүхддээрээ би яг манай хүүхдүүд харьцангуй гайгүй л да. Тэгтэл ингээл нэг өнгөний өөрчлөлтөнд ингээл харагдал. За энэ өстой өнгө нь өөрчлөгдчихлээ шүү гэл ингээл би чинь бас урдсан сэргийлэл ингээл боо юм болж байгаа. Тэнгүүд чинь хүүхдүүд ингээд яг ингээд шүдний уцыг одоо ингээ хэрэглүүлээ сургачихж байгаа байхгүй. За тэгвэл бас мэдээж яг урцыг нөгөө уртаа урцыг чинь эхлээд нөгөө шүдийг угаагаад тэгээд нөгөө уртаа уцаар ингээ 20 шүдийн дундуур ингээ явахаар чинь нөгөө хэд чинь бүр түүхтэй байгаад байгаа. Тэгээд урцаа зарцуулаад ахаар чинь нөгөө нэг сэлэм шиг нэг юм шүдний уцнууд идэж тэрнээс бөөнийг тавьж байгаа л так гэл ингээл явах нь арга надад бол яг одоогийн яг ээж хүн тохиромжтой байл. Тэгээд ээж хүний хувьд бол бас яг тийм байгаа даа. Тэгэхээр яг хуу жоохон тип болгоод хэлчихэд бол ер нь бол банаахан одоо ингээд шүдний соож утас тэгээд нөгөө нэг амны өндийн бас салфеткнууд те бүдрэг комбо бас арчилгаа шүү гэдгийг бас те. Тэгээ энэ аюу зөв байна. Мэдээж хүн болгоны санхүүгийн боломж өөр байгаа ч гэсэн бид нар тэр сойз тэр завсрын утас, завсрын одоо иштэй утас л гэдэг тийм ээ авахаас илүү мөнгөөр хүүхдтэй амттай авч өгч байгаа байхгүй юу? Уул нь бол тийм. Тэгээ нэг үе бодвол манад бас сонголттой болсон. Одоо яг тэр нөгөө урт утас бол бас яг үнэхээр хэрэглэхэд хэцүү. Тэгэхээр одоо 100 yen дэлгүүрч байгаа зарим бөөний дэлгүүрүүдээс Солонгос эдрээс бас боломжийн үнээр 100 ширхэг 3000-аас 5000 хооронд 100 ширхэг штэ тий. Тэгэхээр тэрийг ингээд хүүхдтэй авч хэрэглэх хэрэгтэй. Тэр бол яг нөгөө ардлынхаар нь чигчлүүрээр ашигладаг урдл нэг юм богино. Чи яг ингээд оруулаад гаргахад айгүй хялбар. Тэгэхээр энийг аваад ингээд давхар завсрыг за энэ алийг ч авах боломжгүй амьдрал хэцүү байна гэвэл сойзных нь үсээр сойзныхаа үсийг шүдэнд нь 45 градус буюу ингээд налуу тавьж агаад нөгөө ингээд шудрахгүйгээр зөвхөн ингээд жоохон чичгнүүлэхээр үсэн завсраар нь оронгууд дээш нь ингээд өлгөөд авчвал тэр завсраас гарч чинь. Тийм. Тэр цэвэрлэх арга бас байна. Тийм. Бүх л хөтөлбөрийг хэлж өгөх хэрэгтэй баг тийм. Тэнгүүдээ нэг тэр сэлэмшиг нь болохоор бол бас нэгийг ингээ бүх шүдэндээ бити хэрэглээрэй гэж бас хэлмээр санагдаад байна. Ядаж нэг 2-оос 3-ыг хэрэглэчихэл солиод байл да тий. Тий. Эсвэл хэрэглэснийгаа арч тий нөгөө зориултыг яг унаа. Тэгэхгүй бол та аман доторх нянгуудын нэг шүднээс нөгөө талд нь аваач нааж байгаа гэсэн үг болох байхгүй тий. Яг унаа. Яг зөв. За одоо ингээд 6-аас 12 нас. Би энэ нас бол нөгөө нэг хамгийн шүд солигддаг, хамгийн нөгөө нэг ингээд нэг хэцүү үе гэж би бол өөрөө боддог байхгүй. Тэгээ ягаад гэвэл нөгөө нэгт хүн болгон шүдний эмчиг айгу мэдлэгтэй байх албагүй штэ. Тэгтээ энэ хүүхэд насан туршдаа зөв зуулттай байх үгүй юу? Зөв шүдтэй одоо нөгөө шүднүүд нь цорохгүй байх үгүй юу гэдэг айгүй том нөгөө нэг суур тавигдчихж байгаа. Суур тавигд. Тэр талаар та нэг сайхан яриад өгөөч. Тэгэхээр 6-аас 12 нас бол одоо нөгөө манай түрүүний халтхан дуртай орхисон нөгөө эцэг эхчүүдийн нэг санаа амар байдаг. Нөгөө нэг янз бүрийн шалтгаанаар эвдэрч гимтсэн сүүн шүднүүд маань эхнээсээ унж эхлээд ясан шүднүүд эхэлдэг. Дахиад хэлэхэд манай ээж аав нарын гаргадаг хамгийн том алдаа за энэ сүүн шүднүүдийн унаж дуусахаар л ясан шүдийг хамгаалъя гэдэг. Гэтэл тэд нар нэг өдөр бүх сүүн шүд дуусаад маргааш шинээр шүд уруудгүй ингээ холилдоод байж идэг. Тэгэхээр нөгөө нян бүх асуудлууд хамтдаа автобус нь шахацлдж байгаа юм шиг л ингээл чиглэлдэл байж байгаа үед бид нар маш чухал байх юм нь ер нь шүд цаар хөвчнөөс урьдчилан сэргийлэхэд нөгөө ам өөрийгөө хамгаална, хоол, цэвэрлэгээ гэдэг гурван юмны ам өөрөө цэвэрших гэдэг юм 6-аас 12 наснд бүр хамгийн доод хэмжээнд ундаг. Яагаад гэвэл энд нэг шүд хөдлөөд тэнд нэг шүд болоо цоолж гарч ирэхээр чинь нөгөө зажлах үлийг сайн ээж чадхаа болчдөг. Ингээд хамгаалт нь унчлаа. Дээр нь угаалт бас алдагдaltaй. Яг энэ шүдээ угаахгаа энд нэг шарлаад байдаг. Гэтэл хажууд нь нэг шүд ингээ хөдлөөд ахаар тэрийг ингээ санжигнуулаад цэвэрлж чадахгүй. Тэгэхээр ялангуяа 6-аас 10 насны хооронд бол ер нь хүүхдүүдийн тэр ам өөрөө хамгаалах нь унана шүд угаалт. Уг нь угаагаад байгаа мөртлөө өвчтөе эсгээ угаахгүй. Ингээд угаахаа болчдөг учраас маш их анхаарал. Тэгэхээр энэ үед нь
шүдийн сайн цэвэрлэхтэр илүү нөгөө хоол хүнсэнд нь анхаарна гэсэн үг. Нөгөө амттай дурттай юм идээд шүдэн дээр нь ингээд би бол хүүхдүүдэд шууд хорхооны баас гэдэг байхгүй. Хорхооны баас наах юмнуудыг идээд авах юм уу? Эсвэл идэхгүй авах юм уу гэдэг юмыг ярих хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгэхээр 6-аас 12 наснд бол бид нар цэвэрлэгийг аюул сайн хийгээд тэгээс тэр нөгөө шүдний эмчит ханд гэдэг байгаа нь нөгөө шинээр шүтэлж байгаа араа шүднүүдийнх нь хонхорхоонуудын ерөөсө цоорхоос нь өмнө хамгаалтын лом гэдэг одоо манай эцэгчүүд баг бүгд мэднэ. Силант буюу ховл битүүлэгч гэдэг янз бүрээр яриад байгаа. Ямар ч байсан бүтэн шүдийн цэвэрлүүлээд ингээд бүглүүлээд битүүлээд авах юмыг аюул сайн хийх ёстой. Тэгэхээр 6-аас 12 насны хооронд бол шүдийн сайн цэвэрлүүл, хоол хүнсийн сайн хян тэгээд шүдний эмчийн хяналтанд оч, яг эмчийн хэлсэн хугацаанд оч гэд. За тэгээ энэ айгуу ягаад чухал ингэвэл хэрвээ бид нар 6-аас 12 наснд хүүхдтэй ингэж өөрийнхөө шүд амны хүндийг арчлах мэдлэг мэдлэг гэдэг чинь юу болох юм, юу болохгүй. Ягаад энэ айгүй чухал гэвэл нэгэнтээ 6 наснаас 12 наснд бага дунд ангийн хүүхдүүд маань сургуульд яваад ерөнхийдөө танин мэдхгүй тэр нөгөө юмыг хүлээж авах хөгжил бүх юм нь хөгжиж байгаа тэр үед нь тааруулаад насанд нь тохирсон зөвлөгөөнүүдийг нь өгөөд ингээ явчих юм бол таны хүүхэд насан туршдаа шүд амаа арчлах зөв мэдлэг дадалтай болчихно гэсэн үг байхгүй юу. Тэгээ 12 наснаас хойш бол баг одоо санаа зовхгүй гэж болно гэсэн үг. Нэг хамгаалах лом төрхнээ гингүүд манайхан болол нэг айгүй өндөр үнэтэй юм шиг ингээд санаад байдаг. Гэвч биднээс байгаль дэлхий биднээс цаанаас нь боломж олгож штэ тий. 6 наснд нь 4 гарч ирж байна. Ингээд бас ингээд бид насанд нь биднээс ингээд 4-4-өөр ингээд өгч штэ. Тэгэхээр чин нэг Силанд ч одоо ойролцоогоор 25,000-аас 30 байгаа тийм эмнэлгүүдийн тавьж байгаа өнүүд нь бол ерөнхийдөө л нэг тиймэрхүү ар. Тэгэхээр биднээс 6 наснд нэг 120,000 төгрөг одоо 120,000 төгрөг болох уу тийм тэрний нэг хөрөнгө оруулалт хийчихээ л да. За тэгтээ энэ маань яваанда хэрв нэг шүд маань цорцсон бол одоо 120,000 үнэн болчих гээд байгаа шүү дээ. Тэгээд тэр нь бүр хүндрэхгүй байгуул тий. Тэр маань бүр хөндрөл бүр 2,500 3 сая гэж болох гээд шүү дээ. Тэгэхээр яг энийг одоо хоёулаа яг нэг Силантыг бүр нэг тэдэн насанд нь тэдийг тавьчих, эдэн насанд тэдийг тавьчих гэдэг нэг англиар ярьчихэд хөө. Тэгээ. За Силант гэдэг нь одоо нэгэнтээ ингээд манай сонсож байгаа хүмүүс маань янз бүрийн төвшний боловсралтай болцсон учраас энэ шүд сорох өвчин гэдэг чинь за одоо бараг л манай эртний өмнөх үед л тэр археологийн малталгаар хүний шүд торхоодсон байсан гарч ирсэн. Яг шинжлэх ухааны үндэстэй хөгжсөн бол 19-20 дугаар зуунд. Тэгээ өнөөдөр 21-р зуунд дэлхийн улсууд энийг мэдсэн тэрлүү бүх талаар ингээд боловсрал, эрүүл мэнд нийлээд ингээд хөрөнгөө хаяад чадсан орнууд бол өнөөдөр ингээд цоорлын тухай баг яриха болчих сууж байна те. Бид нар бол одоо жинхэнэ араас нь илтцсэн ингээд янз бүрээр үзэж штэ. Тэгээд миний дандаа хэлхийг хүсдэг зүйл бол энэ шүд цаарх өвчнөөс бид бүр 100% уршин сэргийлэх боломжтой юм аа. Энэ ховл битүүлэх гээд байгаа чинь тэрэнд л танд нэмэлтээр мэрэгжлийн тусламж үзүүлж байгаа юм байхгүй юу. Тэгэхээр яах ёстой юм гэхээр 6 настай 4-6 дугаар шүдийг нь гарч ирэнгүүт тэр чинь эхлээд доотлын 2 одоо сүүлийн үед бас дээрээ гардаг болсон. Ер нь бол нэг 6-аас 7-8 насны хооронд бол тэр 5 сүүн шүдний ард буйлыг түлхээд гарч ирж байгаа 1-р их араа шүд буюу 6 дугаар шүдийн ховлын битүүлүүлчих нь байна. За тэгээд ингээд 8 нас хүрчлээ. За та амар тайван байж болно. Гэхдээ тэнд нэг анхаарах юм нь манайхны бас нэг гарах гэдэг алдаа нэг юу ингээд хамгаалтын лом тавьчихсан ингээд тайвширчдаг. Хажуугаар нь цоорн. Тэр чинь зүгээр ийм эржигэр ховлуудыг битүүлж өгж байгаа болохоос шүдийн нэлэнхүүд нь бүрээгүй учраас ялангуяа хазар талын хажуугийн юм тогтдгоо ховл цоорох гэдэг. Тэрэнд нь анхаарад нөгөө цэвэрлэгээ бол байна шүү гэдгийг. За тэгээд 8-9 наснд онлын үед бол нөгөө сүүн 1-2 дугаар араа шүд нөгөө ургасан шүдний урд байгаа 2 араа унаад оронд нь бага араа шүд гэж гарч ирдэг. Тэр бас хонхортой. Тэрэнд хамгаалтын лом тавиулна. За дахиад нэг 4 шүд шүү дээ. Уул нь бол 20 шүд биш байхгүй. 4 шүдэнд дахиад хөрөнгө оруулалт хийчихвэл дахиад та. За энэ бага араа шүдний араанаас бас нэг авах юм нь гэвэл тийм хажуудаа нэмэлт талбай, том талбай биш. Тэгээд хойно биш уршаа байрлал учраас хүүхэд сайн угаана. Яг ховлыг хамгаалуулчихвал хажууд тал тагнаа магнаа бас нэг цоороод идэггүй. Завсраар цоорох гэдэг. Завсрын цэвэрлжүүл ер нь ингээ хамгаалчих чадна гэсэн үг. За ингээд байжгаад 10-аас 12 насны хооронд нөгөө 6 дугаар шүдний ард дахиад буйлыг түлхээд 4-12 настай
4 том араа гарч ирнэ. Сүүлийн үед бүгдөө 6 дугаар шүдийг хамгаалаад 2 дугаар шүд буюу 7 дугаар шүд гэдэг. За одоо хүмүүс жоохон толгойн нэрж маа 2 дахь араа цоорж ирэхийг мэдчихэж байгаа тий. Цоорж ирээд байгаа учраас 6 дугаар шүдийг л ганцаа хамгаалдгүй маа. Баг араагч хамгаалдгийг. Ер нь арга ургасан бүх арааг насанд нь хамгаалж хамгаалтын лом тавиулах юм бол түрүүн ануудаар юмч хэлсэн. Нөгөө яага 3 сая гэдэг юм ярьчихгүй л таны хүүхдийн шүд цоорцсон л болвол ер нь цоорж байгаа ялангуяа мэдрэлийг авахулсан шүд бол амьгүй болж байгаа, хэврэг болж байгаа. Манайх нөгөө эрс тис уур амьсгалтай хатуу хоолтой учраас айгүй хагардаг. Тэгээд ахуулахлаар нөгөө сэргээх шүд маань имплант шүү дээ тий бараг 3 саяас 4 сая төгрөг болчих юм аа. Гэтэл та тэрийг 30 мянган төгрөгөөр ингээ хамгаалчих боломжтой юмыг 3 сая болгож байгаа л гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр хамгаалтын ломбыг бол тавиулах ёстой. Тэ? Энэ бол таны хүүхдийн шүдийг одоо мэрэгжлийн үүднээс шинжилгээ ухааны дэлхийн ертөнцид туршсан аргаар л бид хамгаалах гэдэг юм шүү гэдэг юм хэлэх гээд байгаа. Тэгээ манайхны дунд байдаг нэг ойлголт нь яга бүтэн шүдийг ингээд та нар юм тавьж баг мөнгө авах гээд байгаа гэдэг чинь айгүй өрөөсгөл ойлголт шүү гэж хэлмээр байна. За одоо 12-оос 18 насны хооронд та яг ямар арчилгаа хэрэгтэй гэж бодож За байна. 12-оос 18 нас бол уг нь ингээд яг шүд талаасаа бол одоо нөгөө сүн шүднүүд маань бүгд унад дуусаад ясан шүднүүд маань мургацсан. Гэхдээ энд нэг асуудал гарч ирдэг нөгөө шилжилтийн нас гэдэг юм гарч ирнэ. Шүднээс гадна бас нөгөө гормоны өөрчлөлт болоотой бойлны өрөвсөл гэдэг эмч мэдчихэж байгаа тийм ээ. Энэ асуудал 12 наснаас яг өнөөдрийн Монголын нөхцөлд бид нар чинь бас нөгөө одоо яг шинжилгээ ухааны мэдлэг, амьдралын зөв дадал хэвшил янз бүрийн асуудалтай байгаад 12 наснаас эхлээд буцаад нөгөө ээж аавын анхаарал байсан шүд маань жоохон цоорчих гээд байдаг тийм ээ. Тэр юунаас болдог гэвэл одоо нөгөө ээж аавраа хөргүүлээл идэж уух бүх юмаа цагдуулж ингээ хяналтанд ор байсан хүүхдүүд маань одоо чөлөөтэй болж эхэлдэг. Өөрсдөө явна, автобусан цуун, унаанд тий сургуулиараа шийдвэр гаргана, өөрсдөө шийдвэр гаргана, найзуудаараа уулзна, нөгөө гэрээсээ илүү гадуур хооллох ийм юмнууд нэмэгдээд ирэхлээр нөгөө 12 наснаас эхлээ буцаа шүднүүд нь цоорж эхлэх гээд байдаг учраас 12-оос 18 насны хооронд бол тэр нөгөө хяналтаа байлгаснараа байлгана. Одоо тэгээ 12-оос 18 наснд сөрөг тал нь бол энэ. Давуу тал нь яг нөгөө өөртөө анхаарж байгаа тий гэдэг юмыг бид нар зөв тэрэн дээр нь ингээд жоохон анхаарлуулаад тоглолт хийчихвэл яг ингээ хүүхдүүд илүү сайн өөрөө ингээ гоё харагдах. Би бол одоо над дээр ирдэг 12, 13 настай хүүгүүд октоодод юу гэж хэлдэг. Ялангуяа хүүгүүд яг миний одоо ирж байгаа хүүхдүүд. Октод бол угаасаа нэг байглаасаа юмыг сонсдог юм хичээнгүй юм ба. Хүүгүүд бол яг шүд угаалт нь ингээ яг энэ насныхыг харьцуулахаар октодоос илүү хүүгүүдийн амны хүндээ эрүүл мэнд мууддаг байхгүй юу? Нөгөө шүдээ угаахгүй, тэ ээж аав хавганд орохгүй, мартаж унтна энэ төр гэх. Тэр үед нь би юу гэж хэлдэг гэвэл шүдээ угаахгүй өнгөр байх нь хорхооны баас гэрөө тэд нар чинь баг намайг юу баас мас гэсэн харцаар харахаргүй эн чи яг үндэ өнгөр гэж байгаа боловч хорхооны баас байхгүй юу. Тэгээ наа чи ингээ үнэр гардгийн. Чи уг нь айгу хөөрхөө штэ. Тэгээд ингээ амнаас чи үнэр гарахаар октод ярьж байгаа ч гэдэг юм уу. Нэг тэр эсрэг талдаа нөгөө таалагдах юмн дээр нь тоглолт хийгээд ярьчих юм бол хүүхдүүд ингээд амныхаа эрүүл ахад нөө үсээ гоё болгож байгаа шиг л шүдээ гоё угаал шүү гэдэг юмыг нэмээд хэлээд өгчих юм бол 12-оос 18 насны хооронд бол бас боломжтой. Тэгээд угаалтай айгу одоо бол ээж аав угааж өгөхгүй шүү дээ. Яг өөрөө угаана. Тэгэхээр тэр үед нөгөө одоо ямар ч 12 настай хүүхд баг ээжийнхээ үр дээр шивтэд багтахаа болцсон учраас хэрвээ таны хүүхдийг айгу сайн анзаараад ер нь нэг жоохон тэр үед шууд цоорно гэхээсээ илүү таны хүүхд шүдээ муу угааж өнгөртөө болж шүү гэдэг нь бойлны өрөвсгөр илэрдэг тий. Тэгэхээр нөгөө шүд угаахаар тусгаарж байна л гэж байгаа бол таны хүүхд өнгөрөө цэвэрлэхгүй байх, бойл өрөвсөж байна гэдэг чинь эхлээд бойл өрөвсөж чинь сарын дараа шүд цоорно гэдгийг дохио өгж байгаа учраас бушуухан шиг шүтний мэрэгжлийн эмчид аваачаад яг өнгөрийн нөгөө будуулаад тэгээд яг эмчээр шүд угаах аргыг заалгачихвал асуудалгүй. Тэрнээс гэртээ зүгээр чи шүдээ муу угаагаад ах шиг байх шүү сүүлийн үед амнаас чинь жоохор үнээр гарах гэдэг нэгэвэл нэг өдөр таны хүүхдийн шүд цоорчин л гэсэн үг. Тэгэнгүүт яг эцэг эхнэрт бас нэг маш ойлгуулмаар байдаг зүйл маань юу гэхээр 12 нас хүртэл хүүхэд нөгөө нэг амны үндийн цэвэрхэн байгаа тэр мэдрэмжийг аваад сурчих юм бол тэгээд нөгөө нэг өөрөө ингээд тэргээд яг цэвэрхэн мэдрэмжээсээ хүн салахыг хинч хүсэхгүй шүү дээ тий. Тэгэхээр нөгөө нэг хүүхэд өөрөө яг бие дагаад шүдээ угаагаад сурцсан байна гэсэн үг.
гэж бас ойлгогдоод байгаа юм шиг Тийм, санагдаад байгаа тийм. байхгүй надад. Зүг. Зөв. Тэгэхээр нөгөө 12 нас хүртэл л эцэг их нь анхаарал эмчийн хяналтанд байгаа л нөгөө жижиг алдаануудад дасаа явцсан хүүхэд бол хичнээн гадуур хоол идлээ амттай юм идлээ ч гэсэн нөгөө ам нь бохор байгаа нэг амнаас нүнэр гарах гээд байгаа мэдрэмжээ мэдж байгаа учраас амаа цэвэрлчихнэ. А тийм юмыг суулгаж өгч чадаагүй хүмүүс илүү анхаарах хэрэгтэй л гэсэн. Харин тийм. Тэгэхээр яг нөгөө нэг тэр хүүхдийг ерөөсөө шууд угаах дадалтан сургаагүй байна л гэсэн ойлгох гээд байгаа байхгүй тий. Тэгээ 3-5 наснд тэр дадал суудаг гэдэг байгаа. Тэрийг суулгацсан бол та 12 нас хүрсэн ч нэг санаа зовох зүйлгүй гэсэн үг. А тэрийг суулгаж чадаагүй бол одоо ер нь хэцүү шүү. Тэгээд яг 12 насн дээр бас нэг нэмээ хэлэх юм нь нөгөө сүүн шүднүүд бүгд унж дуусаад нэг 12-оос 13 нэг гин жил нэг юм амны өндө ирүүл байдаг. Шүтэн цаардгүй. Тэн дээр миний анзаарснаар бол анууд арч гэсэн анзаарсан. Манай ээж аав нар нэг юм амсхийг санаа амарчдаг. Нөгөө сүүн шүднүүд нь муухай шүднүүд нь бүгд унаад ясан шүд чинь бас сүүн шүднээс нөгөө 2 дахин хатуу учраас тийм амархан цорчдөг байхгүй юу? Бас нэг хугацаа эрэхтэй нэг 6 сараас жил. А тэгээд яг нэг өдөр өвдөхтэй яадаг гэвэл манай ээж аав нар сонсож байгаа бас бараг л мэдчихэж байгаа. Шүд цоорлоо гэж нөгөө хүүн ээж аав нь хардгуул юм хэлэхгүйс нэг өдөр л миний шүд өвдлөө гээд очихоор мэдрэл рүү орцсон байна. Сувгийн эмчилгээ хийнэ. Тэгээд хаяас орохоор эвгүй амт амтдаг бол мэдрэл нь өгчээд холбоос өрсөл болчихжээ. Ирүүнийхээ яслуу энэ шүдний одоо тойрын холбоос орой руу нүрвсэл орцсон байна. Олон явах хэрэгтэй гэдэг байгаа чинь хүндрүүлж байгааг нэг хэлбэр байхгүй юу? Зөв. За одоо танаас нэг асуумаар байгаа юм болохоор нөгөө нэг ингээ хүүхдүүдийн шүдэн цоорцсон байдаг. А тэгэнгүүтээ эцэг их маань би ингээ хөхөөл өгдөг тий. Тэгээ хөхнөөсөө би ингээд хүүхдний сүүний гаралтаа цоорл гэд бүр ингээд өөрснөө оншлаад байдаг. Та тэрэн дээр ямар бодолтой? Энэ дээр энэ бас айгүй чухал асуулт байна. Яг үннийг хэлэхэд хөхний сүүнээс болоо шүтэн цоороод байгаа биш байхгүй юу? Тийм та нэгдүгээрт буруу өхүүлж нь хоёрт нь хүүхдийнхээ шүдийг цэвэрлсэнгүү. Тийм учраас яг угжны цоорл гэдэг чинь уг нь хөхний сүв биш юм байна. Манайхан бас ингэ буруу ойлгоод байгаа юм нь нөгөө чихэрлэг зүйлийг угжинд хийгээд ялангуяа нөгөө угж өгдөг хүүхдүүдэд нөгөө шингийн ямын чихэртэй юм угжиж унтуулад тэгээд тэрийг аманда байснаас мэдээж хөхний сүв нөгөө гадныхан ч хүүхдэн тусдаа унтдаг учраас шүн хөхн гэдэг ойлголт байдгүй. Манайхан ч нөгөө цухтаа унтаад сүүн шүднийх нь гадаргуу дээр наалдаж үлдээд нөгөө бактери ирж суух орчин болоод бактерийг үржүүлээд байгаа болохоос биш сүү ойч шүдийн цоолоод байгаа биш байхгүй юу. Тэгэхээр үнэхээр хөхөө өхүүлж байгаа бол та унтахын өмнө намын сайн цэвэрлээд шүн хөхүүлэхгүй байх юм бол хүүхдийн чинь шүд цаорохгүй. 2 нас хүртэл та өдрийн цагаар хүүхдийнхээ шүдийг хөхүүлэхэд хөхний сүү шүд цаорохгүй л гэж хэлмээр байна. За бас нэг юм ярьдаг юм нь болохоор нэг миний шүд муу. Тэгээ миний хүүхд намайг дураагаад шүдэн муу. Тэгэнгүүтээ шүдэн дандаа цоордог гэж ярьдаг тий. Тэгэхээр яг удамшлын одоо эрдэм шинжилгээний ажлаас яг энэ шүдний палангийн одоо эрсцэл яг удамшгүй. Тэгэхээр яг өнөөдөр бол дэлхийд бүх юм удамшдаг гэж ярьж байгаа боловч яг таны одоо монголчууд бол ярьдаг л да нөгөө яс сайтай яс муутай гэх тээ. Яг генийхаа төвшөнд ингээд эрсцэлт муутай байх тийм тохиолдол байж болно. Гэхдээ шүд цоорох өвчнийг урьдчилан сэргийлж болно гэдэг чинь харин та үнэхээр таны ингээд жоох яс муутай шүдтэй гэдэг чинь эрсцэлт муутай шүдтэй бол та хүүхдийн шүдэнд илүү анхаарал гэсэн үг байхгүй тий. Бид нар анхаарч чадахгүйгийнхаа бурууг л тэр удамшил руу одоо түлхээд байгаа. А тэрнээс та илүү сайн анхаарад илүү 2 дахин илүү анхаар та 3 сар болоод ахын аваадсан чи шүдэн цоороод исэн бол за энэ хүүхд чи яг таны генийг дуурайцсан юм байна. Жохон эрсцэлт муутай шүдтэй юм байна гэвэл та 1 сар болоод эмчтэр очих гэсэн үг байхгүй юу? Ахын 2 удаа угаадаг байсан бол одоо хоол идсэн болгоныхын дараа 5 удаа шүдийг угаад л гэсэн. Би бол тэгж л хариулна. За тэгвэл одоо шүд цоорох хөвч удамшдгүй. Таныхаар удамшихгүй тий. Эний чинь бит хоёрынхаар би шинжлэх ухаан нотолсон зүйл. Биднээс шүд цоорохгүй байхад нэг нууцал биднээс байхгүй штэ уул нь бол шүдийн угаахад л тэгээд арчилгааны яг цаг тухайд нь хийгээл эмчдэрээ үзүүлээл зөвлөгөөгөө яг цаг наснаа тааруулаад аваа явахад болно ч та. Уул нь бол ийм л ингийн аргачлал. Тэгээд нөгөө хүн болгон чаднаа 100% сэргийлэх боломжтой гэдэг аа чи юм учраас. Яг үнэ. Тийм. Тэнгүүдээ их бас нэг асуулт нь болохоор нөгөө нэг хамгийн сайн аа хаа байна. Хамгийн сайн
одоо юу гэдэг шүдний сойж хаваа ингээл асуудаг. За таних дээр бол таны бодлоор бол шүдний оо илүү үр дүнтэй юу, шүдний сойж илүү үр дүнтэй юу? Одоо шүд хамгаалахад. За тэгэхээр бас ингээд хүмүүст илүү сонирхолтой байх болов гэдэг үүднээс яг энэ амны үндийн эрүүл ахуй хэрэглэгдэхүүн гэж нэрлэдэг юм л да. Бид нар ч нөгөө амныхаа эрүүл ахуйг сахиа шүдээ угаахад нэг юм хэрэгтэй. Тэрийг нь хэрэглэгдэхүүн гэдэг байгааг нь үндсэн ба туслах гэх хоёр ангилдаг. Үндсэн хэрэглэгдэхүүн маань сойз о. Харамсалтай нь өнөөдөр баг ихэнх хүмүүс о сойз гэдэг тэгэхгүй. Сойз о. За туслах нь бит хоёрын түрүү яриад үлдээс нөгөө шүдний утас чихчлүүр нөгөө тий за яриаггүй ам зайл хуусмал гэх бусад амны хөндийгээ цэвэрлэхэд хэрэглэгддэг хилний сойз хусуур энэ бүгд маань туслах хэрэглэгдэхүүнд орно. За яагаад би о сойз биш сойз гэдэгт ач холбогдол өгөөд байна гэвэл бид нар шүдээ угаана гэд яах гэж шүдээ угаагаад байгаа юм бэ? Тэ амныхаа үнэрийг дарах гэдэг юм уу? Яах гэдэг юм гэхээр нөгөө шүдэн дээр наалтсан өнгөрөө цэвэрлэх гэдэг байгаа. Энийг илүү ойлгомжтой болгохын тулд одоо гэрээрээ авъя л да. Бид нар гэрээ цэвэрлэхийн тулд учиргүй одоо за шалыг ингээд тулдаас нь шал байлаа гэхэд савндаа дугаадаг. Эхлээд нөгөө хогоо хуучин бол шүүрдэг. Одоо тоосын саруулдаг. Яг энэтэй адилхан зүйл байхгүй. Тэгэхээр би бол та гэрээ цэвэрлэхдээ эхлээд том хог тоос шороогоо эхлээд авдагтай адилхан сойзоор шүдний гадаргуу дээр наалтсан тэр хоолны үлдэгдэл буюу өнгөр гэдэг юм а шүүрдэх гээд байгаамаа. О гэдэг зүйл бол дараагийн асуудал. Тийм учраас одоо харамсалтай ч яг энгийнээр ингээд тайлбарлахаар бид нар гадаад хэлний курсэд ингээд явахаар төвшин тогтоовол за та оюун цэцэггүй англи хэл үзчихсэн жоохон үзэж байгаамаа гэхээр чи надаар тест бүглүүлээд анхан дунд руу оруулдаг шиг би ингээд одоо хүнээс за та хүүхдийнхээ амыг одоо бол 21-р зуунд бид нар та хүүхдийнхээ шүдийг угаадгүй гэж асуувал бараг хүнийг доромжилсан хэрэг болно. Бүгд угааж байгаа. Та хүүхдийнхээ шүдийг юугаар угааж цэвэрлэдэг вэ гэхэд л яг нөгөө төвшин тогтоогддог байхгүй. Гэл амнаас нь унж байгаа бол тэр хүн одоо оогоор л шүдийг хамгаална гэж ойлгоцсон. Тэгээд хамгаалж чадахгүй байгаа байхгүй. Өнөөдөр зүгээр яг надтай ирдэг хүмүүсийн нэг харамсалтай 50 өрөхгүй хувь нь л сойз хэрэгтэй гэдгийг мэдчих. Эмчээ манай хүүхдийн сойз нь болохгүй ах шиг байна. Эмчээ миний сойз болохгүй ах шиг байна гэдэг хүн яг 10 хүн орж ирлэхэд нэг нь л асуудаг байхгүй. 9 нь асуудаг байхгүй. Тим Америкаас авсан тэгдэг сайн ог үнэтэй авсан чи бараг л худлаа байж штэ эмчээ гэдэг. Тэгэхээр энэ айгүй чухал асуулт байна. Бүгдөө мэддэг юм шиг мөртлөө цаад нууцыг мэддэггүй. Тэгэхээр би та бүхэнд юу гэж хэлэх вэ? Амны үндийн эрүүл ахуйг сахих хамгийн чухал хэрэглэгдэхүүн бол сойз. Та тэрүүгээр тэр шүдний гадаргуугаас нөгөө хорхоо амьдарч наалтах гэдэг өнгөрийг зайлуулд юм а. О гэдэг бол яг сойз оотойгоо аваад үзвэл о бол сойзны одоо туслах нь багхгүй юу? Оог дотор нь яг үйлчлэл хэрэглээгээр нь эрүүл ахуй оо, урьдсан сэргийлэх оо гэж нэрлэдэг. За эрүүл ахуй оо гэдэг бол яг ингээд нөгөө одоо амны үнэр дарах, амыг сэнгнүүлэх, сэрүүцүүлэх нэг юм цэвэрхэн мэдрэмж гэдэг нэг юм таашаал тал руугаа. Урьдсан сэргийлэх оо гэхэлэр шүд цаар хөвчнөөс сэргийлэх, манайхан бүгдөө мэднэ фторто гэл. За бойлны өргөслөөс сэргийлэн састын өвчнөөс гэдэг одоо нэг үе бол манайхан ингээд бүгдийг мэддэг болцсон. Монголын яг энэ фтортоог бүгдөө угаах ёстой мó ёсгүй мó гэдэг асуудал гарч ирнэ. Тэгэхээр яг шинжлэх ухааны үндслэлтэй энэ судалгааны үр дүн хэлий гэвэл Монголд яг 1990 онд нас 93 онд хийгдсэн Дорж гэдэг судлаачийнхаар тухайн үеийн Улаанбаатар хотын хуучин дүүргийн нэршлэр дөрвөн дүүргийг унтны усны фторын агуулмж нь 0.4-өөс 0.7 байдаг гэдэг тэр судалгаа өнөөдөр хүртэл явж байгаа. 2007 онд болормоо гэдэг судлаач тухайн үеийн засаг захиргааны нэгжээр Монгол улсын 264 санагдчихэв. 60 гаруй сумдын унтны усан дахь фторыг үзсэн. Тэгэхээр бид нар фтортоогоор угаах уугүй юу гэдгийг эмч нар бол бүгд мэдж байгаа. Эмчээс асууна бараг хэлнэ. Одоо жишээлбэл Дорноговь аймагт амьдардаг унтны усан дахь фтор нь 2.4-өөс дээш байдаг хүмүүст бол фтортоо хэрэггүй эрүүл ахуй аагаар угаа тий гээд ингээ ялгаатай юм а гэдгийг хэлнэ. Улаанбаатар хотод амьдарч байгаа энд өсөж төрж өнөөдөр хүртэл байгаа за уугуул суугуул хүмүүс бол бүгдөө фтортоогоор угаахад одоо фторын илүүдэл болно гэдэг юм байхгүй гэсэн. Айцсаахгүй тий. Тий айцсгүй гож болно гэсэн үг. Шүдний эмчийн хувьд бол манай нөгөө эмнэлзүүдээр аль сафарайдыг маш ихээр хэрэглэж байгаа тий. За тэгэнгүүт сафарайд маань за та мэдээж багш хүн бас. Тэгэнгүүтээ сафарайдыг яг
төрхөх ёстой үеийг нь бол зааж өгөөл та нөгөө хүүхдийг оюутнууд дээр мэдлэл олгоод төгсөөл гаргаж байгаа. А гэтэл нөгөө хүмүүс эмчнэр маань одоо яг төгсөж гараад эмнэлзүүдээр ингээ ажиллаад эхлэнгүүтээ стандартын дагуу биш нөө сафрайдыг түрхснээс болоод эргээд нөгөө хүүхдүүдийн шүд маань ингээ нөгөө нэг хэдийгээр хамгаалах төрхлөг түрхсэн боловч тэр маань бүр ингээ үүрч унаад байгаа ч юм уу те дараагийн өндөрлөлд ингээ үүсээд байгаа. Та тэрүүн дээр ямар бодолтой вэ? Энэ өстө нөгөө загтансан газар маажин гэдэг шиг айгүй чухал асуулт байна. За манайх яг би мэрэгжлийн хэлээр яг эмчнэр бид нар сафрайд заад энийг яг сонсоод байсан ээж аав нар бол сафрайд гэж мэдж байгаа гэсэн яг ард түмний түгээмэл ойлголт нөгөө хар түрхлэг гэдэг тогтцсон. За энийг бас ингээд нэгэнтээ хүмүүст зэгцтэй мэдлэг олох гэж байгаа учраас яг түүхийг аваад үзвэл Япон улсад бүтээгдсэн. Японы тэр шүд цаарх өвчин японочууд өөрсдөө үерийн усны жил гэж нэрлэдэг. Айн төмөр гэж бас зөвлөдөг мэдэнтэй. Яг тэр үед бүтээгдсэн. Энэ юу гэсэн үг вэ гэвэл тэр нөгөө түрүүн миний ихэнд хэлсэн нөгөө А2-аас А6 сарын хооронд нөгөө 8 дээдлийн 4 доотлын 4 үүдэн шүд нөгөө нэг жижигхэн шүд чинь дээрээсээ доороосоо хажуу талаасаа баг бүх гадаргуугаас хорхоо идээд ирцэн. Өрөмт чи ихээр баг нөгөө өрөмтнө гэдэг чинь хүмүүс мэднэ нөгөө хорхоонд идэгдсэн муудцсан юм цэвэрлээд авахар баг нөгөө цөгцөн дуусчих гээд агаад үед яг оншийн заалтаар цоорлыг зогсоодог түрхлэг байхгүй. Манайхан бас зарим нь буруу ойлгоод ингээд хамгаалдаг хар юм түрхүүлчих гэдэг. Таны хүүхдийн шүд цоорог бол тэрийг түрхэх ёсгүй. Тэр чинь цоорлыг зогсоодог түрхлэг байхгүй юу. Тэгээ энийг яг Японд 70 хэдэн онд одоо гаргаж аваад өнөөдрийг хүртэл Морита компани үйлдвэрлэж байгаа. Гэхдээ тэд нар баг хэрэглэхэ болцсон. Одоо ер нь дэлхийд дээр сафрайдыг ер нь дэлхийд дээр цоорл буурсан орнууд хэрэглэхэ болчихсон. Тэгээ манай одоо надаас ч гэсэн жирийн үйлчлүүлэгч ээж аав асууж ирсэн л да. Хүүхдийн шүдийг хар болгуулмааргүй наа эмчээ. Цагаан юм түрхүүлчихье. Наад хар чи ингээд мэдээж хөөхөн шүд нь ингээд тасаар өнгөтэй болно гэж ямар сайхан багтаа. Тэгээд би үгүй ингээд боломжгүй. Түрхээс өөр аргагүй гэд. Тэгэхээр би яг мэрэгжлийн энийг заадаг багшийн хувьд нэг хэлхийг хүсэж байгаа зүйл нь үнэхээр тэр мэрэгжлийн тэр дундаа хүүхдийн шүдний эмч таны хүүхдэд шүдэн сафрайд түрхнэ л гэж байгаа бол түрхээс өөр аргагүй гэсэн үг. Энийг тэгээд тэр сафрайд түрх чинь цоорлыг зогсооно гэдэг байгаагийн учир нь юу юм гэхээр одоо бүр ингээд хүмүүст илүү энийг би анх удаа ингэж олон нийтээр хэрэгслээр ярьж байна. Яагаад анх сафрайдыг бүтээсэн юм бэ гэдгийг ингээд судлаад сонирхоод үзэх юм бол одоо манайхан мэдэндээ нэг 70 эдэн оноос 2000-ад он хүртэл байсан одоо нэг 40-оос дээш настанд нэг юм хөгшөттэй хүмүүс байдаг нөгөө тетрациклины шүд гэдэг. Яг энээс санаа авч сафрайдыг бүтээсэн гэж байгаа байхгүй. Тэр нь юу гэсэн үг юм гэхээр тэр яг химийн найрлагаараа бол азот мөнгөний хүчил гэдэг химийн элемент түрхэд нарны гэрэлтэй юм уу ийм гэрэлтэй уруулд ороод шүдийг ингээ харлуулж байна гэдэг нь паланг нэвтрээд тэр туулмаа гэдэг юм сувгнууттай шүдний хатуу эдийн бүтцийг очиод таглаа зогсоочдөг. Тэгэхээр палан одоо миний гарны энэ хэсэгт ингээд цоорцсон энэ паланд байжсэн юмыг энэ тал руу гарахгүй ингээд замд нь бүглэж байгаа бүглөөс хийж өгч байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгээ ингээд шүд нь хатуу болоод тэгээд зогсчихно. Тэгээд одоо Япон эднэрт бол үүдэн шүд байсан ч гэсэн ломдоод ингээд тийм л хуванцар бүрээс өднөр хийдэг. Манад нөгөө тэр боломж эцэг эхийнхээ санхүүгийн чадвар, эмчийн уур чадвар гэдэг олон юмнаас хамаарат нүх үүсээгүй ингээд завсар болвол бид нар түрхэд орхичдаг. Араа шүдэнд хонхорхоо үүссэн тэр хар ямиг ингээд түрхсэн ч гэсэн энд ингээд нүхвэж байгаа тийшээ хоолны үлдэгдэл нөгөө хүчил үүсгдэг бактери амьдрах орчин үүсгээд байвал тэрийг таглаж ломдох ёстой гэдэг энийг манайх ойлгох ёстой. За тэгээд энэ сафрайд маань яад юм бэ гэхээр тэрийг очиод ингээ бүглөө зогсоочхоор таны хүүхдийн шүд унталт дахиж цаашаа цоорохгүй байх ёстой. Гэтэл манай ээж аав нарын ойлгодог бас нэг өрөөсгөл ойлголт нь ихлээр зогссон гэж санаа амарчдаг. Гэтэл тэр чинь ингээ түрхсэн байгаа юм дээр дахиад өнгөр очиж тогтоол та дутуу цэвэрлэл угаахгүй нөгөө чихэр бааваа идэл ах юм бол цаашаа зөөлрөд явдаг. Тэгэхээр одоо сүүлийн үед би сүүлийн 5 жилд ээж аав нарт юу гэж хэлдэг гэвэл түрхчэд одоо нүүрсийг ч орог мэдхээ болж ингээ нүүрс шиг ялцчих хэвээр хар ингээ лаг шиг. Тэгэхгүй ингээ сааралтаал дээгүүр нь өнгөр тогтоол ирүүл доогуур нь цоорж байгаа шүү гэд. Тэгээ манайхны ярьдаг тэр нөгөө тэр хар юм чи худлаа юм билээ штэ. Шүд нь үүрээд унчтیں۔ Шүд нь ингээ хавтчтیں гэдэг нь за одоо уучлаараа нөгөө түрхэх үеэс нь буруу оншоор нэг түрхсэн байж нэг болно. Тэгээ хүндэрж гин. Өөрөөр хэлбэл
паалангаас цаашаа явцсан, тугалмаагаас явцсан байхад нь төрөхчл үйлчлэхгүй. Тэгээд цаашаа өрсөх нь тодорхой. Нэг ийм алдаа гардаг. А нөгөө нэг юм нь гэвэл ялангуяа тэр үүрээд байна гэдэг дээр яг мэрэгжлийн эмчийн хувьд хэлэхэд тэр нөгөө түрүүн эхлээд хэлсэн нөгөө 2 сартаа шүдэн цоороод ирэхэд яг үннийг хэлэхэд бараг ээж аав нь онцлоод ирдэг. Манай хүүхд шүн хөхөө хөхтгийн. Тэгээд нөгөө мөмнийхээс өмнөөс болоод угчны цоорл гэдэг юм болцсон юм а гэж онш тавьчаа хүрээд ирдэг. Гэтэл яг үндэ тэр нь угчны цоорл биш, цоорлын бус гаралтай хатуу идэм гэг. Тэр үед манай ээж аав нар нэг анхаарах хэрэгтэй юм нь үнэхээр цоорлоос болсон бол таны хүүхдийн шүд энэ хүзүү завсраасаа цоорно. Тэр бол цоорл. А үзүүрээсээ ингээд хугаад имтрэл ингээл цөгцөн байхгүй бол язар болцсон штэ гэж байгаа бол нөгөө цоорлын бус гаралтай хатуу идэм эмгийг таны хүүхдийн шүд эхийн эвлэд байхдаа нөгөө 250 гаруй шалтгааны улмаас хатуурч бэхжиж чадаагүй өөр юм. Тэр нь бас сафрайдыг түрхдэг. А тэгвэл тэр нь би ч хэлдэг хатууруулж чадахгүй би мэдэхгүй байна. Яагаад гэвэл надад тийм онцлогооны дэлхийн төвшний юм байхгүй учраас хатуу эдийн эрдэсчил далдагдал нь ямар төвшөнд байхгүй мэдэхгүй учраас сафрайдер одоо баг үзэж байгаа л байхгүй юу, болох нь үгүй юу гэх. Тэгээ заримдаа бол болохгүй үүрэд унцдгийг манайх ойлж ойлгоод байдаг байхгүй юу. Аа. Тий. За. Одоо хоёулаа нэг Монгол Японоо жоохон харьцуулж ярил л да. За биднээс нэг хоёулаа л Японд байсан болохоор тий. Тэгээ доктор хамгаалсан хоёулаа. Тэнгүүд чинь нэг яг миний хувьд яг үннийг хэлэхэд бол жоохон соёлын шокнд орж исэн. Кубаас ялангуяа Япон руу явангууд чинь тэн нэг тогтцсон маш том соёл байгаад байдаг, систем байгаад байдаг. Тийм. Тэгэхээр яг Япон эцэг эхчүүд, Монгол эцэг эхчүүд одоо хоорондоо хүүхдтэй харьцах тэр шүдтэйгээ л бид хоёулаа холбож яриа. Ялгаатай нэг зан үйлүүд байгаад байгаа тийм. Тийм зөндөө. Хоёлаа тэрийг яриад хөө. Яагаад ингэж Японы жишээ авч ийн вэ гэхээр өнөөдөр дэлхийд тэр дундаа Азад бол үнэхээр шүд саарх өвчнийг хамгийн хурдан одоо дэлхийн 2 дугаар дайны дараа бас энийг ингээд хүмүүст илүү ойлгомжтой яг Монгол Японыг харьцуулахаар улс орны энэ нэг улс төр нийгэм эдийн засгийн юм хөгжлийн үеуд байт юм бэлээ. Одоо тэгээд бидний яг өнөөдрийн энэ Монгол хүүхдүүдийн засгийн газраас ингээд төрөсөл хөтөлбөр хэрэгжүүлээд байгаа энэ үе маань тэр Япон араас нь ингээд Солонгосын 70-аад он багхгүй 70-80 он. Тэр яг өнөөдөр байгаа байхгүй юу. Японд ингээд манай багшийн одоо миний Япон удирдагч хичээл болгон Монголд ирдэг хүн слайд ашигладаг. 70 онд ингээд 4 настай хүүхдийн 20 сүүн шүдийг бүгдийг аваад химийн шүд хийлгэж өгч шүд зүүж өгчээсэн. Тэр өнөөдөр манайд ч гэсэн яг авчвал ингээ бүх шүд нь авагдах хүүхэд байгаад байгаа гэхээр бид нар тэр хүмүүсээс ингээ 50 жилээр хоцорсон учраас монголчуудын нэг үг өгдөг ш нь ухаантай хүн бусдын алдаан дээр тэнх хүн өөрийнхөө алдаан дээр гэд уг нь бид нар ингээ дэлхийн ертөнцийн нээлттэй мэдээллийн хэрэгслэр бүх юмыг олж авч байгаа үед тэр цоорлоо бууруулсан өндөр хөгжсөн орнуудын туршлагыг бид нар ингээд судлах хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу. Тэгээ уг нь судлаад байгаа нь тэр одоо чихэрлэг юм бити шүдээ сайваа гэдэг нь өрөөсгөл байгаа даа. Гэтэл Японд ингээд тэр 70 онд яг өнөөдрийн Монгол шиг нэг хүүхдийн амандах сүн шүднүүдэнд бараг эрүү шүд байхгүй тэрийг тэд нар юугаар давж гарсан гэвэл манайхны өнөөдөр гаргаад байгаа нэг том алдаа нь эрүүл мэндийн салбар руу чихээд байгаа байхгүй. Тэд нар болохоор тэр эрүүл мэндийн салбар буюу шүдний эмчит хүүхэд хамгийн ойрхондоо сард нэг удаа л ирнэ шүү дээ хяналтанд. За ер нь бол баг 3 сард. Бусад үед тэр хүүхэд хаана байх юм хэрэг гэртээ байна, сургуультай байна, цэцэрлэгтэй байна. Тэрлүүн нөгөө эрүүл мэндийн боловсрал олгох гэхээр яагаад чи шүдээ угаах хэвээр угаахгүй бол яах юм, юу идэх хэвээр, эцснийхаа дараа яах хэвээр гэдэг мэдлэгийг нь олгоод тэрэнд хийдэг үйлдэлүүдийн дадал болгоцсон. Японы одоо тэр систем соёлынх нь нууц нь багхгүй юу. Тэгээ өнөөдөр бол Япон эцэг их бол би хүүхдийнхаа шүдийг баг одоо насанд хүрсэт нь эцэг их хариуцлага хүлээнэ гэдэг бүр ухамсарлцсан. А манайх бол харамсалтай нэг бол өөрт нь нэг бол эмнэлэгт ингээ хариуцуулчих гээд байгаа нэг ялгаана гэж би хувьдаа бодож байгаа байхгүй. А хоёрдугаар арга хэмжээ нь гэвэл өнөөдөр энэ турш бит хоёрыг ярьсан хооллолт тэгээд амны өөрөө цэвэршгүүл шүд арчлах гэдэг энэ 3 ямыг нь л бүр тэр гэр бүлийн ёс заншил руу л аваачсан Японы нууц гэж бодож байна. Тэгэхээр Японы нэг амар бахархмаар юм нь болохоор нэг десерт гэдэгүүд нь болохоор нэг нүүрс ус багтай. Нүүрс ус багтай нэг биен Монголоор одоо мандуугаар хийсэн тий. Тэгээ тэр нь бол мандуу чи ерөнхийдөө цаагаар юу эрүүл мэндэд хэрэгтэй шүү дээ. Тий. Тэгэхээр тэр бүр ингээд нэг юм десерт гэдэг соёлоогоо хөтөл бүр өөртөө ашигтайгаар ингээд шингээсэн лаг. Тий, тэгээд жажилдаг.
Одоо японочдын нөгөө десертэнд нь байдаг нэг юм чинь нөгөө манайх нар бол нөгөө цагаан будааны боов шүү дээ тий. Гадуур нь ингээд нэг янз бүрийн зүйлээр бүрхсэн ихэнхдээ ногоон цай, нүүрс, сахар багтай юм. Тэгээд Японы десертүүд одоо тэр нэг снакууд байдаг чинь ингээд жажилдаг тий. Бас нөгөө нэг юм шүлс ялгарах нөгөө ам өөрөө цэвэршгийг дэмтсэн юмнууд өгöd байгаа байхгүй. А манайхны нөгөө амттан хоол хоорондын амттан нөгөө снак буюу 100 амттан ч болохоор дандаа ингээд шүдэнд очиж наалдаг. Тэгээд ингээ аманд ороо бутарчдаг, бараг шүлс ялгаруулах, жажлах үйл хийдэггүй юмнууд байгаа. Бараг зунгаарлалтад идэв штэ бид улам ингээ амыг бохирдуулж нөгөө бактерийн л одоо бүгдээрээ хүрээд ирээрээ эн чинь гоё байна шүү гэдэг юмыг бүрдүүлж өгөх юм болоод байгаа байхгүй. Бага насны хүүхдтэй хүмүүс дээр одоо жишээлбэл дадал үүсгэх юм хүүхдийн тоглоомтой холбох ч юм уу те ямар аргачлалд та эцэг эхчүүдтэй зааж өгөх вэ? Тэгэхээр дадал үүсгэх гэдэг дээр бүр дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаа байдаг л та би одоо нөгөө багшуулахаар аягүй судалгаатай юм ярих гэдэг байгаа нь одоо шүд сар хөвчнийг энэ эрүүл мэндийн боловсрал олгох саяын хэлсэн тэр дадал олгох хамгийн таатай хамгийн үр дүнтэй орчин бол сургууль цэцэрлэгийн орчин гэдэг бүр дэлхийн эрүүл мэндийн байгууллага судалсан. Яагаад гэвэл одоо бит хоёр ингээд за одоо би ингээд чиний ээж миний хүү шүдэ байгаа, миний охин аав шүдэ байгаа да гэвэл чи ингээд ээжийнхээ үгэнд ордог бол угаа нь ордгоо бол ингээд өнгөрнө. А гэтэл цэцэрлэг сургууль дээр ингээд 10 хэдүүлээ 20 хэдүүлээ одоо манайх ч бол бүр 40 50 60-уулаа нэг хүн ингээд 20 хүн шүдэ угааж хахад тэнд нэг хүн болонд үлдчихээ шүдэ угаахгүй чихрэдээ сууж идэггүй. Нөгөө хүүхдүүд чинь нөгөө оюун ухаан сэтгүү хөгжлийнхаа явцад нөгөө ойлгож ухамсарлан нэхээсээ илүү харж дөөрэж те танин мэдхүн хөгждөг учраас яг энэ өндөр хөгжсөн цоорл бууруулсан орнууд бол сургууль цэцэрлэгийн орчноор нь дамжуулж тэр дадлыг бий болгосон. Өөрөөр хэлбэл нөгөө бие биенээс нь сургасан байдаг. Энэ бол одоо энэ цоорл бууруулсан орнуудын туршлагын нэг чухал зүйл нь багхгүй юу? Тийм хүүхдүүд ингээд найз нөхдөсөө илүү суралцдаг гэх юм уу та тийм ээ дуурайдаг. Одоо гэрт болвол үнэхээр одоо түрүү анаа хэлсэн ингээд 3 хүүхэдтэй ах нь ингээд 6 настай ах шүдэ угаадаг бол тэр дор зогсож байгаа 4-тэй 2-тай найзууд бол дагаад хийн гэсэн. Тийм шууд дагаад хийдэг тийм. Ямар ч нөгөө нэг юугүйгээр одоо шахалтгүйгээр тэгээ яг шууд хийх ёстой гэдэг. Би сайн мэдэхгүй байна л да. Гэтэ яг сургуулийн орчинд одоо биднээс шүдэндээ анхаарах. Заахаа одоо нэг өдрийн хоол бол асуудалгүй хувийн сургуулиуд төрлөө өгч जैन. Улсын сургуулиуд шишээс өгч जैन. А тэрний дараа шүд угаалтын цаг гэж байна уу? Би яг мэдэхгүй байна л да. Тэгээд одоо энэ чинь нөгөө нэг сая хүмүүс олон нийтийн хэрэгслэр баг мэдж эхэлж байгаа нөгөө 22-оос 28 онд шүд төсөл хэрэгжүүлээд тэгээ өнгөрсөн хичээлийн жилээс тэгтээ одоо ингэж хэлж болж байгаа нөгөө өнгөрсөн сая баг 2-3 хоногийн өмнө телевизийн мэдээгээр энэ нөгөө ингээд үр дүнгүй байна. Ерөөсөө ингээ хоёр яам хамтраад үр дүн гарахгүй байна гэхээр манад бас нэг юм аргаа олохгүй л ах шиг байна. Уг нь эн чинь нөгөө сургууль дээр үдийн цайны дараа бүр хоёр яамны сайд боловсролын сайдын тушаал өнгөрсөн жил гарцсан байхгүй юу. Өөрөөр хэлбэл сургууль болгон хүүхдүүд цай уусны дараа шүд угаах орчинтой болгоно гэд. А манад бол бараг социализмын үеэс бий болцсон байсан нэг юм нь цэцэрлэг дээр шүдэ угаадаг байсан. Яг дунд нь нэг жоохон нуглаа гараад нөгөө сойцны хадгалалт эрүүл ахуй махуугаас болоод сойц байхгүй гэж жоохон алдаа гарсан. Уг нь манад бас суур бол байгаа. Цэцэрлэг дээрээ нөгөө өдөр унтахын өмнө өдрийн хоолой ичээ хүүхдүүд унтахынхаа өмнө шүдэ угаадаг. Тэгээ тэнд гаргасан яагаад өнөөдөр энэ өндөр хөгжсөн орнууд чиг үр дүн гарахгүй байна уу гэхээр нөгөө багш нарын хүрэлцээ янз бүрийн зүйлсээс болоод найзууд нөгөө сойзоо хүүхдүүд бараг зажиллаж байгаа гаргаад тавьчихад байгаа байхгүй. Тэгээ багш нар нь болохоор угаас нь орцсон. Тэгэхээр бидний яг яах гээд байгаа нь сойзоор O2-оор амаас ото усаар зайлж нөлөмөх гээд байгаа мó шүднийхээ гадаргуу дээр наалтсан өнгөрөө арилгачаад оны найрлаганд фторыг шүд рүүгээ хийх гээд байгаа мó гэдэгт л очно байгаа гэж бодож байна. А тэгээд одоо бол яг энэ хүмүүс ойлгоод тэгэхээр бид нар үнэхээр за яг ялангуяа улсын сургуулиудад бол нөгөө энэ чинь айгүй олон асуудал байд юм билээ. Би яг оролцож явдаг хүний хувьд нөгөө ээлжтэй 3 ээлжтэй шүд угаах цаг байхгүй завсарлага гэж зөндөө юм яригддаг. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд нэгвэл ядаж хэрвээ бид нар тэр юм эцснийхэн дараа шүдийн угаалгах орчныг бүрдүүлэхээс өмнө анхаарах юм нь сургуулийн хоолнд нь л тэр нөгөө төрөний ээлдэг аль болох эрүүл өнгөр тогтоодгүй шүднийх нь эрдэсчит хатуулгыг нь дэмждэг юм байвал бас нэг алхам урагшаа явна гэсэн үг. Биднээс бас нэг ийм гарч ирээд байна. Бусад эмчнэр биднээс ч шүдний эмчнэр ба ерөнхий мэрэгжлийн эмчнэр бас байгаа штэ. Тэнгүүд чинь одоо яг магадгүй биднээс шүдний цоорлыг ч юм уу шүдийг бас илүү нөгөө нэг хүмүүсийн
чихэнд хүрэхтгээ дуу хоолойгоо өргөд байгаад байж магадгүй юм шиг байна. Тэнгүүч чинь ном ерөнхий мэрэгжлийн эмчнэрийн бас нэг жоохон дургуутаад байгаа юм нь болохоор миний анзаарснаар шүү. Та нар шүдийг л ингээ яриад ах юм. Шүд чинь болол ингээд нэг юм 200 үед өвчин үүснэ гэдэг чинь бас тэр чинь буруу шүү гэж бас нэг тийм ээ. Та тэрүүн дээр юу гэж бодож байна? Тийм тэгэхээр ийм л та нөгөө нэг одоо яг үннийг хэлэхэд яг энэ эмчтэр би нэг юм хэлмээр яг бүр яг хэлмээр санагдчихлаа. Яг үннийг хэлэхэд өнөөдөр шүдний эмчтэр түрүү хэлсэн нөгөө хүүхдүүд ой 2 сартаа манай ээж аав нар яг өндө хүүхдээ оншилчод ирж байгаа байхгүй юу? Бид нар тэр тэгдэг штэ тий манай хүүхдийн шүд цаарчлоо. За нэлээ ингээд хүүхдүүд нь өвддөг өөрөө жоохон юм уншдаг ээж аав бол бараг л мэдрэл нь өрөвсчиж бүлпид болчиж энэ шүд нь хавдаад байна холбоос руугаа орчиж язаар руугаа энэ гэр ингээ яриа хүрээд ирдэг чинь оншоо тавьчаад ирсэн. Түрүү хэлсэн нөгөө энэ Япон бит хоёрын сайн мэддэг орн чинь яагаад шүдийн цааруулахгүй байгаа юм гэхэлэр урьдчилан сэргийлж байна. Тэрнийг хин эдин гэвэл өрхийн эмч нар. Одоо манай тогтолцоогоор л өрхийн эмч нар байхгүй юу? Гэтэл өнөөдөр манад одоо хитрхийн улс төржүүлээгүй энэ янз бүрийн энэ боловсролын юмнаас болоод сургалтын хөтөлбөр эднэр өөрчлөгдөөд өрхийн эмнэлэгт бол тэр амны хөндийн эрүүл мэнд уг нь хуучин үед бол байсан. Ядч л одоо жирэмсний ээжийн хяналтын үед нь тэр гар картыг өгтөө амны хөндийг эрүүлжүүл гэдэг юм чи одоо бол бас нэг юм нэг гарын үсэг зурх хэмжээнд очичод байгаа байхгүй юу? Гэтэл Японы тэр ярих юм дээр үлдээсэн юм нь би одоо анх удаа ингээл ээж боллоо гэхтэл надад сургалтанд суулгаад миний хүүхдийн шүд хэдийд үүсдгийн тэр үед нь би юу анхаарах хэвээр төрснийхэн дараа ядаж тэр шүлстэй юм аа өгөхгүй юу гэдэг ямиг тэр өрхийн эмч олгодог. Нөгөө ерөнхий эмч нар олгодог. Гэтэл өнөөдөр манад болохоор тэр юм нь жоохон ингээ гажицсан гэх юм да орхигдоод ингээд зарим газар байгаа мөртлөө арай нэг анхаарал сул байснаас болоод бүр цоорчл ирээд байгаад л бидний гол алдаа байгаа байхгүй. Тэгэхээр би бол амны хөндийн эрүүл мэнд бол маш чухал зүйл. Амны хөндийн эрүүл байвал чих хамар хоолой өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Тэгээд тэр 250 гаруй төрлийн өвчин гэдгийг чинь бит хоёр яриаггүй шүү дээ. Шинжлэх ухаан нотолцсон тий. Уулна. Тийм л байна. Тэгж л хэлмээр байна. Одоо олон жил ингээд та практик дээр ингээд ажилласны дараа биднээс шүдийг эмчлэх нь амархан байна уу? Шүдийг урьдчилан сэргийлэх нь амархан байна уу? Яаж ч утсан эмчийн хувьд бол хоёулаа баг 2 4 мөчөө өргөөд урьдчилан сэргийлэх нь амархан гэж хэлнэ. Би энийг бол эмчийн зүг угаасаа л энэ бидний сонгосон мэрэгжил таны хүүхдийг уйлуулад за би ч бод зарим үед бүр хуруугаа хазуулна шүү дээ. Ингээд бүр цус гүйтэл нь хазуулаа. Энэ чинь миний ажил. Яг өнөөдрийн Монголын энэ 21 онд хүн амын маань одоо талаас илүү хувь нь санхүүгийн хувьд ийм асуудалтай байгаа тохиолдолд би яг энэ салбарт 30 сүүлийн 20 жил яг энэ хүүхдийн амны хүндийтэй харьцаж байгаа хүний хувьд хэлэх нь урьдчилан сэргийлэх нь танд сэтгэл зүйн нэгдүгürt ямар ч ээж өөрийнхөө тэр эрхэм нандан эцэг их хайртай хүүхдээ ингээд хүмүүс одоо манайхан муухагаар хэлбэл дарна гэж хэлдэг те бид нар бол хөдөлгөөн хязгаарлаад ингээ үлгийдээд хүүхэд нь хамаагүй байдгаараа чарлаад бараг шүүс нус хөөс бүх юмтайгаа заримдаа бараг өтгөн шингэнтэйгээ холилдож үзхийг ямар ч эцэг их хүсэхгүй. Тийм учраас нэгдүгээр сэтгэл зүй маш том дарамт, хоёрдугаар санхүүгийн дарамт. Дөрөв хэлсэн 120 мянган төгрөгөөр хамгаалтын лом тавиулчих юмыг нэг нь 3 сая болгохгүй байж болох юмыг л бид өнөөдөр болгочод байгаа байхгүй. Тэгэхээр би бол энэ өнөөдрийн битори ярьж байгаа зорилго маань ч энэ. За одоо жоохон муухагаар хэлвэл баг шүдний эмчтэр хүүхдийн шүд цороол ирвэл би чинь хувийн эмнэлгийн эмч бол ашиг орлоготой сайхан сууж ийн үсттэй те. Гэтэл яг тэр хүүхдийн эрүүл мэнд, тэр айлын эрүүл мэнд, санхүү эдийн засгийн байдлыг бодвол урьдчилан сэргийлэх бол улс оронд ч гэсэн маш чухал зүйл. Тийм учраас өнөөдөр бид нар 21-р зуунд ийм их мэдээлэлтэй бас биднэрт боломжууд байгаа үед бол бид нар аль болохоор л урьдчилан сэргийлэхийн төлөө бүгдөө явах хэрэгтэй л гэж хэлмээр байна. Хүүхдээ огт шүдийн цооруулаагүй ирж байгаа хүмүүстээр таны яг ингэ сэтгэл зүй чи яг яаж өөрчлөгддөг? Яг эмчийн хувьд бол яг ямар мэдрэмжүүд төрдөг вэ? Бүр ингэж баярлаад бахархтын штэ. Одоо яг би чи ингэ сүүлийн 20 жил сургуулийнхаа улсын эмнэлэгт ажиллахаас гадна бас нэг тодорхой хугацаагаар ингэ хувийн эмнэлэгт үзлэг хийхээр яг ингэж 3 дахь одоо яг миний үйлчлүүлэгч намайг сонсож байгаа 2 дахь 3 дахь 4 дахь хүүхдээсээ ингээд манайхан ч бас нэг үе бодвол бас 2 3 4 хүүхдээ болдог. Яг нөгөө том хүүхдээр гаргасан алдаагаа засаж явсаар байгаад одоо зарим өдөр бол би бүр аюу аз жаргалтай байдсан шүү дээ. Ингээд
цагийн дэвтэр дээр ингээ 20 хүүхэд бичүүлсэн. Амын ангаалгаж хараад болсон байна. Өстой гоё байна гэж харилцсан бие биендээ баярлал. Нөгөө ээж аав надад талархал, би ээж аавд нь талархаад гардаг тийм хүүхдүүд байгаа. Тэгэхээр би бол тийм ээж аавыг хараад бараг л одоо надад эрх мэдэл байдаг бол шагнаж урамшуулмаар санагдтыг. Тэгээд надад одоо тэр юм байхгүй болохоор би бол ингээд урам хайрлалт өстой ээжээр нь бахархаж шүү, аавар нь бахархаж чи статстаа өгчөө. Тэгэхэд зарим хүүхдүүд ингээ явж байгаа. Би тэгээд миний намайг сонсож байгаа тэр ээж аав нарт дахин та нараар бахархаж баярлдаг шүү гэж хэлмээр байна. Тийм тэр аюу гоё мэдрэмжтэй. Өстой гоё мэдрэмжтэй. За одоо таны багшаас үеэс чинь жоохон яриад өгөх. За та ч багшлаа бараг 30 жил болж байна те. Би чи яг төгссөн оноор энэ жил 31 дэх жил. 31 дэх жил те. Тэгэхээр одоо нэг одоо 30 жил багшилсан юм чинь сүүлийн 30 жил төгссөн бүх оюутнууд бол таныг мэднэ. Тэгээд оюутнуудаа яг юу гэж хэлмээр байна? Одоо үеийн одоо ингээд залуучууд чинь өөр болоод байна шүү дээ те. Тэгэхээр ингээд за миний үеийн байсан шүү гэдэг ч юм уу те нэг хэлмээр бас үгүй байгуул та хэлээч төхөө. Тэгэхээр өнөөдөр бол яг ингээд одоо ард түмэн бол шүдний эмч гэж нэрлэдэг. За манай мэрэгчлэр бол нүүр ам судлал гэдэг. Энэ маань ингээд дэлхийн жишгийг аваад үзвэл хүн амынхаа байдлаас болоод ингээд сургуулиуд байдаг. Монголд бол одоо миний харьяалагддаг анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нүүр ам судлалын сургууль бол төрийн одоо хүмүүсийн хэлээр улсын цорын ганц сургууль. Тэгээ 60 жилийн түүхтэй. Тэгээ сая ануудаараа хэлдгээр энэний 30 жилд одоо миний амьдралтай холбоотой байсан гэхээр өнөөдрийн Монголын тэрний дараа нүүр ам судлалын сургуулийн дараа чинь ашуусын дараа ач анагаах ухааны сургууль, Итүүгэн, Монголын үндэсний их сургууль гэдэг ингээд хувийн хөвчлийн сургуулиуд шүдний эмч нарыг бэлтгэж эхэлсэн. Тэгэхээр энэ хугацаанд яг өнөөдрийн зах зээл дээр байж байгаа шүдний эмч нарын би бол бараг 90% нь бараг манай нүүр ам судлалын сургуулийн төгсөгчд гэж хэлчихэд хэлсдэггүй байх гэж бодож байна. Байдал жоохон хувь өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр өнөөдөр ингээд энэ Монголд бэлтгэгдсэн энэ мэрэгчлэлтэнгүүдийн бараг 90% сүүлийн 30 жилийг одоо бэлтгэгт нь миний гар бие оролцсон гэхээр би энийг бас ингээд зарим газрууд хэлжсэн алдаа оноо надтай холбоотой. Тэр хүмүүс сайн явж ивэл надтай холбоотой, муу байвал бас надтай холбоотой. Энийгаач би ингээд лекцэн дээр оюутнуудтай хэлдэг. Тэгээд нүүр амны эмч буюу энэ шүдний эмчэд яг нэг онцлог байдаг гэдгийг би оюутнуудтай хэлдэг. Хүмүүс бодохдоо ард түмэнч тэр манай оюутнууч тэгж орж ирдэг. Би ч оюутан болохдоо тэгж орж ирсэн. Ер нь нэг хорхоо эдсэн шүдийг ингээд өрөмдөл омдох юм байна гэж боддог. Гэтэл яагаад өнөөдөр ингээд мөнгө нь байгаа мөртлөө хүмүүс шүдний эмчд очихгүй байгаа. Тэр дундаа яг хүүсээр аваад үзвэл миний ажигснаар эрэгтэй хүмүүс айдас гэдэг нэг юм байдаг. Тэгэхээр энэ шүдний эмчилгээ түрүүний урьдчилан сэргийлт гэдэг юм чинь хэрвээ таны хүүхдийн шүд өвдөөгүй байхтай ирэх юм бол өвдөлт завиргүй тэр өрөмтгийг мэдэхгүй өрөмдүүлчих байхгүй. Тэгэхээр би айдас төгшөр өвдөлт мэдрэхгүйгээр ингээ шүдний эмчид аюулгүй гэдгийг мэдрээ ингээ айдасгүй ирдэг хүн болно. Гэтэл өнөөдөр манад анхдагч урьдчилан сэргийлт ингээд янз бүрийн юмнуудаасаа болоод шүдний эмчтэр дандаа өвдсөн хойно ирдэг учраас тэр үед бид нар тэр хүүхдийн сэтгэл зүг залах гэдэг бүр шинжлэх ухаан байгаа шүү дээ. Behavioral dentistry гэдэг. Тэрийг дутуу мэдээд гарцсан эмч. Яагаад өнөөдөр ингээд эмэгтэйчүүдийн эмч, хүүхдийн эмч гэдэг шиг шүдний эмчин дотроо гажгийн эмч, хүүхдийн эмч, эмчилгээний эмч гэд ялгардаг гэдэг нь мэрэгжлийн нарийн онцлогуд байдаг. Тэгэхээр би нийт одоо оюутнуудаа лекцэн дээр ч хэлдэг. Одоо ч ингээд хүмүүс тандаж хэлэх зүйл бол хүүхдийн эмч гэдэг бол бүр маш нарийн мэрэгжил. Таны хүүхдийн шүдийг цааруулахгүй өрөмтгөхөд өвдөхгүй байх зорилго ш. Таны хүүхдийн эрүү ханшарын өсөлт хөгжилтэй сэтгэл зүйг нь хариуцдаг эмчийг л хүүхдийн шүдний эмч гэдэг юм аа. Тэгэхээр оюутнуудыгаа яг чаддаг юм аа хийгээрэй. Би угаасаа тэгж хэлдэг те. Тэгээд үнэхээр та өнөөдөр тэр хүүхдийн амыг ангаалгасан бол цоорсон шүд үзэн гэхээсээ илүүтэй шүд эрүү нүүрний өсөлт хөгжлийг нь залахад асуудлыг нь ямар ч шүдний анги төгссөн улс хувьсгалын энд ингээ гажиг үсэж байгаа гэдгийг мэддэг. Тэрийг чи хэлж өгч чинь чиний үүрэг дээр нь тэр хүүхдийг айлгаж өвдгөж хашраахгүй байх нь чиний үүрэг л гэж хэлдэг. Тэгж чадвал ингээ суурийн зөв тавиад өгчлөө гэсэн үг. Энийг л хичээгээрэй гэдгийг. Тэрнээс тэр одоо сайн эмч болохгүй гэдэг бол аяндаа ингээ хүссэн үсэйг сурах асуудал. Тэгэхээр өнөөдөр манай нийгэмд ганц энэ хүүхдийн шүдний эмч биш аль салбарт бид нар тэр нэг хүнтэй харьцаж байгаа харилцаа хүний сэтгэл зүйд нөлөөлөх эерэг
одоо нөлөөлөл үзүүлнэ гэдэг юм л жоохон орхигдоод байгаа учраас бид нар ингээд бүх юмдаа гажаад энүүдаа л гэж боддөө шүү дээ. Хүүхдийн сүн шүд болвол гажигтай бүгдээрээ холбоотой гэдэг юм маш сайн мэддэг. За одоо ингээл цооруулчул гажиг үсгэх гэдэг ингээ яг нэг холбоод болол ойлгоод байдаг тий. А тэгтээ тэр маань болохоор яг ямар төвшөнд асуудалд хүндрэх юм бэ гэдгийг бол нэг сайн ойлгодгүй юм шиг санагдаад байдаг байхгүй. Та тэрийг нэг жоохон дэлгэрүүлээд талаас нь. За гажиг цэцлэг гэдэг бол бүр тусдаа мэрэгжил, тусдаа шинжлэх ухаан. Гэхдээ түрүү яг нөгөө цоорлыг оншоо тавиад ирдэг гэдэг шиг яг одоо мэрэгжлийн гажиг цэцлийн эмчтэр бол манай ээж аав нар баг гэж ер нь оншоо тавьж авчдаг. Манай хүүхдийн эрүүн шай мэдлээ, тийм ээ? Шүдэн орсоогоо дайн, соёон давхар гарчлаа гэдэг чинь оройтцсан гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр одоо ялангуяа бит хоёрын сайн сурсан Японд болвол яг тэр гажгийн одоо үүлэр нь буюу амны өндийн тэр өөрийнх нь хийх ёстой эрхтнийх нь үйл ажиллагаар урьдчилан сэргийлдэг юм нь хүүхдийн салбартаа хамт явдаг. Тэгэхээр миний хэлэх гэж байгаа санаа нь мэдээж сүүн шүдний үедээ эрт нөгөө шүдээ алдаа шүд цаарснаас болоо гажиг үүснэ. Игнээ зайн энийг ээж аав нар мэддэг те. Одоо шүдийн нэрт авахулчвал дараагийн шүд нь гарахгүй эсвэл дайлын урганч гэдэг юм ингээд мэдээд байдаг юм шиг мөртлөө бас мэдэхгүй байдаг юм нь юу юм гэхээр таны одоо яг энд нэг хэлэх юм нь нөгөө цооролд ингээд анхаарал хандуулахаар манай эцэг эхчүүдийн нөгөө эрүүл мэндийн боловсрал мэдлэг сайтай хүүхдтэд анхаарал тавьдаг хүмүүс бол шүдийн цооролохгүй хамгаалаад чаддаг болцсон боловч гажиг үсчихэд байгаа байхгүй юу. Одоо энд бол сонсож байгаа хүмүүс дунд тийм бэрхшээлтэй тулгарсан хүмүүс зөндөө сууж байгаа. Тэр нь юунаас болсон гэхээр таны хүүхдийн шүд яг тэр аман дотор 6 сартаа шүдлэж гарч ирээ тэр 12 нас хүртэл 20 сүүн шүд нь 28 байнгын шүдээр солигдох энэ нэг 12 жилийн хугацаанд шүднээс гадна энэ эрүү хоншоор шүд эрүү нүрийн эрхтнийх нь өсөлт хөгжилт нь явагддаг. Японд бол цоорлыг шийдсэн мөртлөө гажгийг шийдвэрлэж чадаагүй. Гажгийг бол бас нэг талаасаа цоорл гэж яриад байгаа л нөгөө талаасаа нөгөө хөгжлийн өвчин гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл их өндөр хөгжил явагдаад хоол хүнс зөөлрөөд ирсэнтэй холбоотой нөгөө хийх ёстой юмнуудаа хийж чадах болохоор хуучин бол одоо 32 шүдтэй гэж ярьдаг бол одоо бараг дэлхийн тал нь 28 шүдийг хүлээн зөвшөөрж байгаа. Энэ юу гэхээр бидний хоол хүнс зөөлрч сайн боловсролгдсны үр дүнд зажлах үйлээ бага хийснээс болоод эрүү жижигрээд актараа гэдэг шүд гарахаа болж байгаа. За монголчуудын хувьд бол харьцангуй гайгүй. Гэхдээ л сүүлийн үед баг сонсож байгаа хүмүүс юмж ихэнх хүмүүс очиж ахуулж байгаа гэдэг чинь бидний шүдний тоо цөөрж ийн гэдэг нь эрүү жижигэрж байна гэсэн. Тэгээ одоо 20 жилийн өмнө бол сүүн шүдний үед бол одоо манайх мэрэгжлийн хэлээр бол шүд бөөгнөрөх эцэг эхчүүдийн анзаарснаар бол ингээд шүдэн наагур цаагаараа давхардах юм сүүн шүдэнд байдаггүй байсан бол одоо бит хоёр дээр ирдэг штэ 3 настай ив эрүү шүдтэй мөртлөө ингээ шүднүүд нь ялангуяа эрүүний нөгөө эрүү хүүхд төрхтөө эрүүн жижигхэн эрүүний хөгжил хоцордог учраас хоншорын шүд бол ингээ байранда эрүүний шүд ингээ бөөгнөрөд ингээ шахалдаа ороод ирсэн хүүхд бол одоо ээж аав нь бол шүдэн цороогүй эрүүл байлгасан сайн гэхдээ таны хүүхд бол доотлын шүднүүд нь бөөгнөрөх тэрнээс болоод царайны төрх нь өөрчлөгдөх юм гажгийн суур тавигдчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар бараг тэр шүд гараагүй үедээс эхлээд гажгаас сэргийлэх юм бол ерөөсөө амны хөндийн эрхтний үйл гэдэг байгаа нь 3 үйл хийдэг. Хөхөх, зайлгах, зажлах үйл. За яг ээжийнхаа хөхийг эмчээр заалгаад ялангуяа анхны төрөгчнөр нөгөө сууж байгаа зөв хөхүүлээд ингэсэн тохиолдолд бол зөв хөгчүүл зөв зайлгаад за зөв хөхөд зөв зайлгах суурин тавигдсан хүүхд бол баг одоо замаараа ингээд зөв зажлаа явчихна. А гэтэл хөхөө буруу амлуулад буруу хөхүүлснээс болоод буруу залхицсан хүүхд бол нөгөө хилний байрлал энэ булчингуудын хөгжил нь анханасаа ингээд замаасаа гарчлаа гэсэн үг. Тэгээ гажиг үүсэж байгаа. Тэгэхээр яг үнэхээр бид нар энэ бас айгүй удаа ярих сэдвэлтэй. Гэхдээ гажигаас сэргийлье гэвэл зөв хөхүүлж, зөв залгиулаад тэгээд бор хоолнд 6 сартаа тэр хоолнд ороход яг гарсан шүдэнд нь тохирсон хатуулагтай, ширхэгтэй хоолыг зажлуулж, таслаж, зулгаалгаж, хазуулж, жажлуулж идүүлэх юм бол таны хүүхд энэний үр дүн юу гэвэл түрүү хэлсэн нөгөө 3 настай шүднүүд нь шүтлэхэд зай үсэт эхэлнэ. Тэгээ 5 настай гэхэд одоо шүдэн эв эрүүл мөртлөө ингээ бүх шүдэн ямар ч зайгүй ингээ наалтсан хэвээр ингээ завсаргүй байж байгаа хүүхд бол гарцаагүй гажиг үснэ. Би тэгээ ээж аав нарт хэлдэг өнөөдөр энийг сонсож байгаа хүмүүс байвал
та 3 настай хүүхдийнхаа шүдийг хэмжээд өөрийнхөө шүдийг хэмжээд үзээрэй, үүдэн шүдийг. Тэр нэг 3-4 мм жижигхэн шүдний оронд таны 2 дахин том шүд тэр оронд гарч ирнэ 8 настад. Тэрний тулд өнөөдрөөс эхлээд таны хүүхд энэ тасалд зулгаагаад хазааж ажиллаад энэ хавийн булчин ажилласан бол нөгөө шүднүүдийн хоорондоор ингээд зай үүсээд одоо завсар үүсэх ёстой. Энийг манайхан мэдтгүй юм байлээ. Нэг жишээ хэлэхэд нэг одоо баг 10 жил юм нэг аав ирчихсэн байхгүй. Охин нь айгүй өөрхөн 5 настай эв эрүү шүттэй бүр бүтэн айгүй сайн угаадаг ингээд байн хяналтанд үзүүлдэг. Тэгсэн сүүлийн үед эмчээ санаа зовсон чи охин хүүхдээ ингээд шүтэн арцаагаад ингээд завсар гараад ингээд байна. Энэ нь одоо яах вэ гэд ирсэн. Би бүр тэр аавд баяр хүргэсэн байхгүй. Баяр хүргэе. Ёстой гоё тэгшхэн сайхан шүттэй болох нь энэний оронд таны наад шүд гарч ирэх гээд байгаа байхгүй. Өө тийм учиртай мөн гэхээр хүмүүс өнөөдөр бас энэ нэг ганц жишээ ч гэсэн эрүүл байхаас гадна гажиг юм гэдэг нь яага үүсдэггүй юм. Миний хүүхд гажиггүй болох гэжэвэл ямар шинж тэмдэг илэрдэг гэдгийг бас сайн мэддгүй юм байна гэж би бодсон. Тэгэхээр гажиггүй байхад тэр зай тавигдах гэж ярьдаг юм айгүй сайн байх хэвээр. Хил уруулын өвчин хэвийн байх хэвээр гэдэг нэг л айгүй сайн хэлмээр байна. А тэгээд энэ нэгэнтээ хоол ярьсных уг нь монголчууд энийг мэддэг байсан. 6 сартаад нөгөө зутан бантан одооныхоор бол зутан тэгээд ингээд тэр чин шүд гараад ирэхээр хурган бантан гэдэг ингээд гурлаа амираа будаа шиг болгоод өгдөг байсан чинь одоо манай залуу ээж аав нар юу гэж яануу гэхээр 6 сартаад идсэн бантангаа 10 хэдэн шүттэй болцсон. 6 сартаа яг адилхан цутангаа ууж байгаа байхгүй. Одоо би тэгээд заримдаа хүмүүст хэлдэг хоол идэх гэхгүй бид нар баг ууна гэж ярьдаг болохгүй. Идэнэ гэдэг чинь таслан зулгаан зайшлна гэсэн үг байхгүй. Тэгсэн одоо залуу ээж аав нар юу гэж нэгвэл анхны хүүхд эдэр дээр юу гэдэг нь вэхлээр манай хүүхд ер нь ингээд юмж ажиллаж чадахгүй байна. Тэгээ би идэхийн тулд хуучин бол ингээд нөгөө татаж өгдөг гэж ярьдаг гэсэн чинь одоо миксертэд өгдөг болсон. Тэгэл ерөөсө хүүхд нь уудаг болчихсон. Тэгээд энэний хамгийн тод жишээ бол манай хүүхэд бид нар ч яхав тэ ногоо цөөхөн тэгтээ хэлдэг шүү дээ ингээд манай хүүхэд сонгон идэхгүй юм, лоо идэхгүй юм, байцаа идэхгүй юм, чинжүү идэхгүй юм. Хичнээн жижигхэн хэрцэн ч гэсэн идэхгүй байна. Тэгээ би ингээд миксертэж өгдгийг. Төмсөл идэд байна гэд хэлдэг. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг гэхээр төмөс гэдэг маань өөрөө болцсон төмөс болвол тэр нөгөө балчир уян залгих хөдөлгөөн гэдэг 1 нас хүртэл байдаг. Хил яг хөхөд зориулагдаад хил дээшээ тагнаа руу аваач шахаад тэгэхээр нөгөө төмсөй чи ингээд хилэн дээр аманд ороод зажлахгүй ш нөгөө хүчин зажлж сайн сураагүй. Жохон ингэж амандаа бомбогнуулж ирсэн жоохон бөөрөнхий юм болонгууд нь тагнаадаа аваач шахахаар юм хоолны бөө үсэд тэгээд ингээд ямар ч асуудалгүй залгичаад байгаа. Нөгөө түрүүний нэрлсэн ногоонуудыг чи ингээд жижигхэн хэрчсэн байсан ч гэсэн ширхэгтэй нөгөө чи нөгөө тагнаад аваач шахаад мэдрэгдэхгүй гадны юм гэдгийг мэдрээд байгаа учраас ялгаж гаргаад байгаа байхгүй. Тэгэхээр таны хүүхд төмөс идэд бусад ногоог идэхгүй байгаа бол таны хүүхд тэр балчир уян залгих хөдөлгөөн нь байна. Таны хүүхд зажлах үлийг сураагүй байна гэсэн үг байхгүй юу. Тэгээд одоо миний үед ч юм уу баг чиний үед бол нэг 3-аас 4-лээ нэг 2-аас 3 насны зөрүүтэй ах эхчээгээ хараад нөгөө жижигхэн нөхдүүд ингэж иддэм байна гэж сурцсан чинь одоо 4-5 том хүний дунд нэг жижигхэн хүн байдаг. Тэгээд ингээ харахлаа нөгөө томчууд ингээд идээд идэг нөгөө чинь сураагүй. Тэгэхээр би бол ялангуяа олон том хүн донд нэг жижигхэн хүн мэдлсэн бол та хүүхдээ тэр хооллох аргад сургана гэдэг нь хамтдаа бараг ингээ хазаад ингэж хацтай ингээ хазаад за ингээ хоёлоо жажлие гэдэг ингээд бүр яг хүүхд чинь тэр үйлдэлийг дуурайч хийж уг нь энэ их богинохон байхгүй 1-2 сар л та хүүхдтэйгээ ажиллажвал нөгөөдөг чинь бид нар ч учиргүй 1000 төрлийн хоол идэхгүй шүү дээ. Нөгөө эдэн төрлийн хоолны бүтээгдэхүүнүүдийг ингэж иддэм байх гэдэг юмыг сурчих юм бол та хоолоор нь хүүхдийнхаа шүд эрүүнүүднийг гажгаас сэргийлчихнэ гэнэ. За энэ дээр одоо бас нэг хэлхийг хүсэж байгаа зүйл нь яг ингэж хооллоход бас л Японыхаа судалгааг ярих гэж байна. Хүүхдийн суудл айгүй чухал. Хүүхэд ингээд хөлийн уул нь яг газар уг нь манай цэцэрлэг тэр стандарт байдаг боловч би энийг бас нөгөө оюутнуудтайгаа юм судалгааг ажигласан чинь одоо нэр дүүргийг хэлээд яхав хотын 3 удаагийн авраг улсын 2 удаагийн авраг цэцэрлэг одоо айгүй шилдэг тэр сургалт нөгөө сөөбөрөө тэгээ очисон чинь нэг ангийн энэ одоо 5 жилийн өмнөх ажиглалт судалгаа л да нэг ангийн 48 хүүхдээс тэр өдөр 45 хүүхд ирснээс
5 хүүхэд л яг зөв суужсан. Яг ширээн дээр ингээд зөв суугаад хөлн газар хүрээд тэгээд нөгөө өөрийнхөө зориултын ширээн дээр бус нь ингээд ерөөсө сандлаа наалцсан. Тэгээд ингээд хөлн газраас хөндөрсөн баруун зүүн тийшээ ингээд хөлөөж ийцсэн. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ? Бид нар ингээд дэлхийн татах хүчний эсрэг ингээд байдаг. Тэгэхээр хүүхэд яг хөлийнхаа улаар газар ингээд бүтэн улаараа тулд сууж иж татах хүчний эсрэг булчингуудын хүч гараад тэгээд зажлах үйлийг хийдэг. Тэгээд тэр нөгөө хүүхдийн зориултын сандал эдэр байдаг ч учир нь тэр гэтэл манай эцэг эхчүүд тэр сандалны урдлын нөгөө нэг туршлагын аюулгүй байдал талаасаа хөлийн яг хүүхдээ анх тэр сандал суулгахдаа яг мэдтгүүд нь бол мэддэг, мэдхгүйнүүд нь яг уулын ингээд сандал дээр нь тавиулаад ингэх юм бол таны хүүхд зажлах үйлийг сайн хийж чадна. Тэгээд нэг 5 6 нас хүрээд ирэхээр нөгөө сандлаа болоод стандарт ийм нөгөө одоо ихэнх нь орон сууцнд амьдардаг ийм өндөр ийм ширээн дээр суухаар эн чинь ялангуяа одоо Европ хүний стандартад тохирсон бол юу тэр 100 см өндөртөө хүүхэд байтугай метр 57 8 миний хөл чинь заримдаа баг ингээ газар хүрэхгүй байх тохиолдол байдаг учраас хооллох ширээ сандал маань хүртэл яг хүүхдийн уул гажгаас сэргийлэх боломжтой. Тэгээ хамгийн сүүлд нь нэгтгэд хэлэхэд эцэг эхчүүдтэй хэлэхэд тэр зажлах үйлийг хийнэхээр манайхан болцсон харуул ярьдаг үгүй. Би бол юу гэж мэрэгжлийн үнийн зөвлөгч нь бол таны хүүхдийн ам руу орж байгаа банан байсан ч тэр тий. Одоо бид нар ингээ анзаарах юм бол энэ Азийн кинонууд дээр чи ингээд альмиг хайслаад ингээд хэрчээд сэрээдэж идээд байдаг бол одоо болсон Япон эднэрт мэднэ тий. Хазан барьж агаад хазаж мэрж идүүлнэ гэдэг байгаа чинь ийм учиртай. Тэд нар бол буцаад жижигэлсэн хоолоо томруулж байгаа. Одоо брокколи эднэр чи ийм томоор барьж байгаа. Луу эдрийг ингээд цэцэрлэгт нь Японы 6 сартай хүүхч ингээд бүтэн чансан луун бариулсан байгаа шүү. Тэгэл манайхан болохоор улам ингээд жижиглээд байгаа. Тэгэхээр шүд цаар хөвчөнтэй зэрэг явах нэг зүйл бол хоолоор нь хүүхдийнхаа энэ хавийн булчинг ажилуулж гажгаас сэргийлнэ л гэж хэлмээр. За өнөөдөр маш удаан хоёлаа ярилцлаа. Тэгээд хүрэлцэн ирж өөрийнхөө цаг завыг зарцуулсанд маш их баярлалаа. Тэгээд оюун цэцэг багштай амьдралд нь, ажилд нь улам их амжилтыг хүсье. Тэгээд хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За маш их баярлалаа. Тэгээд ямар ч байсан өнөөдрийн ярьсан зүйл зарим зүйлийг их нуршиж ярьсан байж магадгүй хүмүүст хүрэх байх гэж найдаж байна. Тэгээд баярлалаа. За баярлалаа. За